сайхандаа. За шинэ оны мэнд. Шинэ оны мэнд. Шинэ жилээр сайхан баярлсан уу? Оо, nice. Үнэхээр гоё баярлсан. Энэ жилийг айгүй гоё өгсөн. Монгол залуучуудтай зүг, монголчуудтайгаа зүг анх удаа өгсөн. Сургуулийнхаа оюутнуудтай юу эсвэл өөр community юм уу? Энд сурж байгаа монгол оюутнууд тэгээд зарим нь PhD, зарим нь master хийж байгаа. Тэгээд тэр хэдтэйгээ зүг подлог хийгээд, хоол хийгээд тэгээд зарим нь аяга гоё бууз мууз хийгээд ирсэн байсан. Тэгэл би ч бас хоолныг амар сайн биш. Тэгтээ тэрнээсээ салаад малаад roast enter хийгээл утсан чинь бүр амар гоё сүтээ цай уугаад бууз идэ. Тэгээд жаахан яар суугаа тоглоом тоглож байгаад тэгээд firework манай энд нөгөө нэг шинэ жил гарахаар firework болдیں۔ Тэгээд тэрийг очиж үзчихэд тэгээ харсан шүү дээ. Өнгөрсөн жил би нөгөө хотод байгаагүй байхгүй. Хотоос би тэгэхэд гарцсан манай Колумб флатмейттэй амьдардаг байхад тэдний найзтай Колумбудтай цаг өнгөрсөн жил гаргаж ирсэн. Энэ жил монголчуудтайгаа цаг гаргалаа. Үнэхээр гоё байлаа. Тэгвэл чиний хувьд яасан? Маш ондоо сонирн хоёр өөр он гар. Таны хоёр дахь он гаргалт уу? Тийм, хоёр дахь. Би оноо бас айгүй гоё гаргасан. Сиднейд байсан уу юу? Тэгсэн Сиднейд байсан. Тэгээд Сидней firework чинь бас нэлээд алдартай. Харин тийм гэсэн. Гэхдээ үзээгүй. Нөгөө амар их crowded болдог. Сиднейгийн firework-ийг үзхийн тулд 20-30-ны өдөр хүмүүс очиод хоноод нөгөө спотоо аваад нөгөө хамгийн гоё харагдах спотоо аваад тэнцэнэ ингээд газараа манж хондог гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь firework чинь тэгэл нэг 12-оос ихсүүлээд хэд нэг үсрээд 30 минут болох байлгүй дээ. За бүр амар бодъё гэж бодох нэг цаг тэгээ яг уу team effort гаргаж хүмүүс одоо үздэг юм байна л та. Тэгээд тэрийгээ дуусаад нөгөө буцаад гэртээ ирэх мэрэх инээ тэрийгээл юмнууд ингээд айгүй их хүчин чармаалт хэтэрхийх гаргах байсан тул энэ жилдээ үзэхэргүй болоод тэгээд дараа нь яг тэгтээ нөгөө нэг юу гэдгэлээ Австрали хүмүүс өөрсдөө болохоор нөгөө завтай далай дээрээс үзүүл арай илүү одоо үзэсгэлэнтэй харагддаг. Вау. Хоёрдугаарт нөгөө усны тусгалт, далайн тусгалт нөгөө тэнгэр дээр ингээд нөгөө firework гарангуут илүү ингээд одоо экстра гой харагддаг. Тэгэхээр ирэх жил ямар ч байсан завтай үзэж магадгүй гэл хэдүүлээд ярилцаал. Яасан гоё юм бэ те? Тэгээд яасан тийм. Тэгээд энэ жил бас хуушаар хийсэн. Тийм нөгөө шинэ жилийнхаа орой яг нэг төлөвлөгөөгүй байж байгаад гинт хуушаар ихээр болсон. Тэгээ нөгөө нэг бид нар ингэдэг штэ 31-нд чи монголчууд чинь хагас ажиллаад тэгээд оройноо гэртээ ирээд төмсөг чанаал хэлдэг штэ нэг салаатынхаа төмсөг чанаал тэгэл хоолойг хэлдэг штэ тий. Яг нэг team vibe нэг төлөвлөгөөгүй байж байгаад ресторанд ороод хоол идэх гэсэн чинь ингээд 31 болонгууд чинь бүх газар пиг амар хүнтэй тэгээл нэг амар хүнтэй ингээд нэг тиймэрхүү газрууд чинь нэг жоохон тухгүй санагдаад эхэлдэг штэ. Тэгээд ингэснээр амар тухгуурснаа яа ер нь бол гэртээ очиод зүгээр хуушур хийж идсэн дээр юм байна. Тэгээд last minute шийдвэр гаргаад хуушур хийсэн чи яг нөгөө нэг 31-ний өдөр хагас ажиллачаад гэртээ ирээд хоолоо идэг нэг тэр нэг 5 мэдрэгдээд айгүй нэг тийм сайн гоё дотн нээсэн. Харин тийм ээ би яг хэдэн өдрийн өмнө бас Монгол оюутны холбоо манай энэ хотод анхудаа байгуулагдсан энэ жил. Тэр хэд бас шинэ жилээ тэмдэглэж байгаа гэд ууг нь бол яг Мельбурн их сургуулийн оюутнууд гэж анх яасан боловч сүүлдээ заавал Мельбурн их сургуулиас хязгаарлагдах өөр сургуулийн оюутнууд бас хурж ирээд угаасаа тэнд таньдаг хүмүүс яасан ч манай найзууд
Тэр хэдтэй бас 2 өдөр 3 өдрийн бүтэн сая өдөрлөөс ямарсан 7 хоногийн өмнө очиж Монгол оюутнуудынхаа шинэ жил тэмдэглэхэд тэнд бас айгаа гоё бууз мууз хийгээд Монгол хоолнууд хийцэн бас. Тэгээд 28-нд тэр хэдтэй шинэ жил тэмдэглэжээ дахиад 31-нд монголчуудтайгаа шинэ тэмдэглэсэн яг Монголд байгаа юм шиг санагдсан надад. Ойр ойрхон монголоор яриад тэгээд монгол хоол идсэн чи яг нэг тийм sense of belonging гэж ярьдаг шүү дээ. Ингээд яхаа бүр амар дотны биш хүмүүс ч гэсэндээ ерөөхдөө Монгол нэг соёлоор холбогдоод нэг хэлээр яриад нэг хоол идэх дуртай ч юм уу. Тэр олон нөгөө нэг юм дах хуцлууд нь айгу тийм гоё дотн мэдрэмж төрүүлээд энэ жил айгу гоёсэн надад шинэ жилээ. Би ерөөсөө шинэ жил тэмдэглэн гэж хүлээгээч үгүй. Ягаад тэгэхээр энэ дугасаа Christmas-ыг илүү нэг хүмүүс тэмдэглэдэг болохоор шинэ жил яг firework гэж болдог л доо. Гэхдээ нөгөө яг тэр тэмдэглэх талаасаа бол нэг амар манай монголчууд шиг биш болохоор окей гэл нэг тийм хүлээлттэй энэ төр төлөвсөн юм ч нэг байгаагүй гэсэн чи яг төхөөл тэгэл айгу гоё юм боломжууд бүрдэл яг тэгээ айгу санамсаргүй байж байгаад 2 шинэ жил амар гоё тэмдэглэсэн. Nice. Тэгэл байж ин да. За. Өнөөдөр Christmas-аар яасан та? Christmas-ыг би нэг хайхтаа тэмдэглээгүй. Christmas-аар гэртэл бас тий. Сайхан Christmas-аар чинь сайхан урт амралт одоо бүр 2-7 хоног амардаг штэ. Тий. 2-7 хоног өнгөрөөд одоо маргааш нэгдэх болоод ажилдаа буцаад орох чинь гэсэн чинь бүр итгэхгүй штэ. Oh my god, ямар хурдан юм бэ. Манай нөгөө наадмын амралт шиг тий яг харин тий. Надад Christmas-ийг нэг цагаан сар шиг санагдаад байд штэ. Хизэнээс амарсан юм бэ? 22-наас эхлээд амарчиж байгаа байхгүй юу? Тэгээд манай ажил бүр маргааш орохгүй. Бүр 2 дахь сард манай захирал чинь жоохон дураараа нөхөр бүх public holiday-гийн араас дараагийн нэгдэхэд биш 2 дахь ажил эхэлдэг. Гоё. Ялч харин энэ үеэр бүх юм амарчижил манай сургууль би амралт тавиад айгуу гой сайхан жимдээ яваал хэвээр нэрээ сайхан форумд орж исэн чинь 2-7 хоног жилийн эцгээ мод жим бас амарцсан. Тэгээд дагаал би хэвээр нэрээ сайхан идэж уугаал. Яг хөө би нэг амар эдснийгаа хэрэг жин нэмдэггүй л дээ. Тэгтээ нөгөө дасгал хийхээр ингээд би айгуу ингээд юм чанга болчтой миний ингээд болчин энэ төр айгуу ингээд айгуу фит болчтой. Тэгээд тэгсэн чинь 2-7 хоног амарсан чинь гэл. Тэгэл тэгтээ ахаа маргаашаас буцаад дасгалаа хийж эхэлнэ. Хүн болгон л тиймэрхүү ах шиг байна да тий. Шинэ жил шинэ би. Угаасаа нэг бахан мэнэд идэв үстэй. Оны дараанаас гэсэн чинь жим дүүрэн. Харин тийм ээ одоо яана. Гэтэ манай сургууль их гайгаа байхаа. Ягаад тэгэхээр одоо нөгөө зуны амралт болцсон, оюутнууд ихэнх нь амарсан байгаа болохоор ер нь гайгүйс хэлэх юм байт. Гэтэ яг бас нөгөө сургуулийн биш оюутнууд юм шиг зүгээр жирийн хүмүүс бас явж болдог юм шиг байлаа. Тэгтээ тэгээд ихэвчлэн оюутнууд харагдтыг. Тэгээд маргааш өчсөн очиж үзэндээ шинэ он гэсэн хүмүүсээс байх нь яах нь. Би ч гэсэн 2-3 хил нэмэх шиг боллоо. Сайхан итлээ шүү дээ. Харин тийм ээ. За яста holiday юм да гэл өөрийгөө бахан сул тавилаа шүү. Тэгтээ бас нөгөө айгүй ингээл нөгөө нэг дайет барайл ихэвчлэн тиймэрхүү байгаад идэг болохоор нэг бие сул тавиад ингээл хамаа намаагүй идэж мэдгэр бас айгүй нэг талаараа стресс тайлагдаад жаах шиг те нэг юм өөр мэдрэмжтэй. Гэтэ нэг бас нэг жоохон ингэ дайеттэй байгаа нь сурцсан тэр стресс тодорхой хэмжээнд орж байгаа шүү дээ те ингээл нэг юм өөрийгөө ингэ бариад ин гэдэг чинь. Тэгээ тэрэндээ дасцсан болоод ч тэр үнийг амар стресс гэж хүлээж авахгүй. Тэгтэл бас цаагаараа байсан юм шиг гэл хамаа намаагүй идэхээр тэр нэг амар гоё юм шагналч юм шиг санагтаа. Тэгээ нэг жил чи сайн байсан. Одоо яг жоохон идчих. Дараа жил хүртэл ингэж идэхгүй шүү. Айгу conscious байдлаар хандсан шүү. Би бол нэг амар одоо нөгөө миний хоолныхыг яг нөгөө зарим нэг хүнтэй харьцуулбал яг дайет санагч магадгүй би бүр тэрэндээ дасчих. Яагаад вэ гэхээр айгу сонзаа. Би нөгөө хичээлтэй үеэр хоол хийхээс салхураад
Одоо миний хоол хийдэг арга барил бүр туйлын залхуу болчиход байгаа. Яагаад гэж би зүгээр ногоонуудыг жигнээл ямар ч амтлах зүйл жигнээл одоо косс авж байгаа махнууд агш янз бүрийн стейк ч юм уу өөр юу чи нөгөө тэдрийгээ сайхан фрайд хийгээл тэгэл холиод идэж чинь надаа өөр бүр юу ч хэрэггүй болсон. Би бүр тэрэндээ дассан байвал яах вэ? Ямар ч амтлагч юу ч хийхгүйгээр тэгэл яг хайда нэг будаа нөгөө нэг юм бэлэн будаа байдаг ш. Тэрнээс нэг жоохон халбагыг миний кар бараг тэр л юм шүү. Тэрс ингээд хоол хийж гэж нэг хайхтар яахгүй яг ингээд идж байгаа юм тэгэл сайхан ингээд яад вэ гэхээр би нөгөө юу идсний дараа амар карб идсэн дараа миний ингээд би ингээд амар хүнд оргиод гидс дүрддэг хгүй. Өчтөр би гадуур нэг жаахан шопинг хийж авчаад тэндээ нэг юм идсэн чинь нөгөө хятад нүүдэл идсэн чинь ингээд тэр чинь махан гэсэн чинь мах бараг байхгүй нэг хэдхэн ширхэг юм слайс тэгэл нөл юм гом байгаа шүү дээ. Тэр идсэн чинь би бүр орой хүртлээ ингээд миний өөрөөсөө хоол шингэж өгөхгүй. Тэгээ би тэр чинь кето маягийн нөгөө карб бахта хоол идэхээр ерөөсөө айгүй үеиг мөртлөө тэгж амар гидс тулаал ингээл дүүрээд идэггүй байхгүй айгүй хөнгөн тэрэндээ бүр дасцсан юм шиг нь би. Таны тэгвэл ингэж гоё туранхай байдаг чинь бас тэрнтэй ч холбоотой юм байна шүү дээ. Туранхай байдаг бол ер нь бол нөгөө төрөлхийн би ерөөсөө юу ч хийсэн таргалдаггүй юм гэсэн. Сайн. Гоё шүү бас тийм хүмүүс. Яг юу масл нөгөө булчин нэмэх гэхээр булчин ч нэмэгдэхгүй, өөгч нэмэгдэхгүй, юу ч нэмэгдэхгүй байхаар жаахан хаяад жаахан disappoint юм байна тий. Ер нь төстэй юм байна нөгөө нэг би бас угаасаа яг өөрөө л болгож байгаа болохоор ингээл айхтар ингээл нэг Монгол тоол хийдэг шиг хоол хийхгүй шүү дээ. Би бас айгүй залхуу ихэвчлэн нөгөө салаад идээл тий хоол хийхээр бол яг л адилхан овнд нөгөө хоолнуудаа ногоонуудаа роуст хийгээл маха ямар яг нэг жоохон хуурж муурал тэгдий. Тэгээд ерөнхийдөө нэг яарсан үедээ бол тэгэл бэлэн салаад навч мавч байгаа шүү дээ. Бэлэн юмудаа зүгээр хэрчгэл ажиллаа. Тэгэл нийлүүлээл хоолныхаа саунд тэгэл аваа гараа өвтө тэр чинь ингээл нэг ланч болчихж байгаа байхгүй юу. Энэ гэхдээ яг эрүүл хоол айгу амархан юм шиг санагддаг те цаг төрсөн ногоо жимс хэлбэг болохоор. Үүний хувьд бас боломжийн те. Тийм. Тэгээ би Монголд байдаг байхдаа ингээл ногоогоо болгоол, хуурал, хайслал, жигнээл тэгсэн мөртлөө нэг яг тийм гоё амттай бас биш. Айгу хүчин жаргалт гаргадаг гэсэн. Энд бол их идж байгаа юмнуудаа мэдгүй ягаад ч надад нэг амар тэгтээ бас нэг тийм өөдөхгүйгээр тэргээ идэд идэ айгу сан. Надад айгу таалагддаг юм нь болохоор янз бүрийн салаадны навч мавч ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд ингээд угаацсан шууд нөгөөрээд идэхэд бэлэн. Тэр нь өстой амар шүү. Монголд бол ингээд хэдүүл айгүй их ингээд угаагаал шороогийн арилгаал ингээд яг тэгтээ бас органик юм шиг те. Тэр нь бас нэг талаараа бас кайф юм шиг. За хоёлаа өнөөдөр гол руу гарах те. За манай зөвхөн өнөөдрийн сэдвийг танилцуулнаа. За хоёлаа ч хамгийн сүүлд дугаараа хий дуусахдаа дараагийн дугаар дээр relationship-ийн талаар ярий гэд дуусгасан байдیں۔ Тэгээ өнөөдөр яг тэр сэдвээр ярих гэж байна. Сонирхолтой шинэ оны эхний дугаарыг их гоё сэдвээр эхлүүлж байгаа санагч чинь. Яагаад гэхээр сурах юм аяг ихтэй одоо хүний амьдралын нэг юм гэх юм уу? Relationship, хайр, дурлал, харилцаа, connection гэдэг чинь ерөөхдөө бол хүн хоорондын харилцааны хамгийн эмзэг нарийн торгон тэр хэрээр бас эрсдэлтэй тийм юм байгаа. Тэгээд яг би бол их тийм одоо туршлагатай хүн биш. Гэхдээ хамгийн их одоо алдчихсэн гэх юм уу? Миний хамгийн одоо сайн хэлж чадах юм юу ажилдаггүй гэдгийг л айгуу сайн мэдэнтэй. Юу ажилдаггүй вэ? Тий. Осын харилцаан дээр юу бол яавал тэр харилцаа бүтэхгүй вэ гэдгийг хамгийн сайн. Яавал бүтэхгүй гэхээс илүү яавал бүтэхгүй байж болох вэ гэдгийг нь бараг илүү мэддэг байж магадгүй гэж утсан шүү дээ. Ааха. Та болохоор яг зүгээр тоглоом болгож хэлж гин үү? Эсвэл бол literally би яг жинхнээсээ өөрийнхөө та эсвэл бол нөгөө нэг
хаяг харилцааны үед ч юм уу бас яаж болгох вэ гэдэг дээр төвлөрөхөөс илүү яагаад болохгүй байна вэ гэдэг дээр төвлөрдөг гэж хэлж байна уу? Үгүй яг зөвхөн өнгөрсөн харилцаануудаас авсан сургамж нь тэр ахгүй. Тэр харилцаанууд яагаад бүтээгүй вэ гэдгийг нь одоо дараа нь л олж мэдсэн гэсэн үг байхгүй юу? За тийм өчртэй байсан юм байна гэдэг юм. Тэгвэл тэдгээрийн талаар бид хоёр ярих юм шиг байна тийм үү өнөөдөр? Би бол чамайг бас нөгөө өөр ингэсэн тодорхой хэмжээний харах өнцгтэй байгаа харилцааг тий. Тэгэхээр чи тэрх бол би бол өөр л байгаа ах мэдээж насны хувьд, туршлагын хувьд ч юм уу юу ч гэсэн бидний харилцааг харах өнцг бол өөр байгаа ах гэж бодож байна. Тэр нь баг энийг илүү сонирхолтой болох байх. Би тэр яриаг тэгээд би чамаас ингэж асуусан байна. Одоо нэг бол чиний хамгийн сүүлд харилцаанд байсан хүн эсвэл чиний амьдралаас хамгийн чухал relationship гэдэг ингээд аль нэг нь ингээд бодохоор чиний санаанд хамгийн түрүүнд юу орж иж байна? Ямар мэдрэмж төрж байна? Миний хувьд миний харилцаа болгон ер нь чухал гэж хэлэх юм байна. Яхаа таныг шууд тэгээд асуунгууд хамгийн анхны relationship гэж хэлэх юм болов нөгөө тэгээд тэрийг бодоход таны асуултанд хариулт тэгэхээр нөгөө тэрийг анхны relationship сонголоо. Ямар мэдрэмж төрүүлж ийн гэхээр ястал нөгөө нэг яг цав цагаан цаас тэгээд яг л нэг дөнгөж нөгөө ингээл юм бичиж сурж байгаа хүүхэд цагаан цаасан дээр ингээд юм бичиж байгаа юм шиг тийм мэдгүй нэг тийм л мэдрэмж төрж шít. Юу гэж тайлбарлах юм? Нэг тийм төсөөлөл гинц ингээл талгаад ороод ирлээ. Нөгөө бүх мэдрэмж бүх нөгөө нэг эрэгтэй хүнтэй яаж харилцах юм? Одоо бид нар чинь ингээд харилцаанд орох тусмаа, том болох тусмаа, тэгэл гаднаас олон мэдээлэл авах тусмаа, Instagram скроллдох тусмаа, тэгээ пейпер унших тусмаа, найзуудынхаа relationship-ийн сайхныг нь мууг нь сонсох тусмаа л бид нар өөрөө өөрсдөндөө нэг дүгнэлт хийж идэг, өөрөө өөрсдийгөө оронд нь тавьж сонсч идэг, хэрвээ тэгсэн болвол гэж бодож идэг ч юм уу тий. Тэр болгоноор бид нар өөрсдийгөө нөгөө бас хэлбэрийг засаад ч юм уу эвдээд явж идэг юм шиг санагддаг. Тэгээд анхны харилцаа яагаад чухал байсан бэ гэхээр ямар ч тийм инфлюенс байгаагүй. Гэр анх удаа л ингээл харилцаанд орж үзэж авахд эрэгтэй үнтэй тэгээ нөгөө шийдвэр гаргалт байд юм уу. Тэгээ нөгөө хүн нь ингээд баярлуулахаар яаж баярлах юм. Тэгээ нөгөө үнтэйгээ маргалтахаараа уйлах юм уу? Эсвэл бол уцаа таслаад алуулах юм уу? Гэдэг ч юм уу гэдэг. Тэр бол амар юм органик ямар ч юм нөгөө хэв хэлбэр байхгүй. Яг л ингээл зөв гэж бодож биш. Зүгээр мэдрэмжээ дагаж хийж исэн үйлдэлүүд өгнүүд байгаа байхгүй юу? Тийм болохоор айгүй нэг тийм genuine мэдрэмж төрж байна. Чамаг ингээ хэлсэн чинь надад яг юу санаанд орж байна гэхээр миний хамгийн анх үсгэжсэн одоо романтик харилцаа ямар байсан, би тэр үед яаж тэр харилцаанд ингээ navigate хийжсэн. Тэгээд миний хамгийн сүүлийн харилцаа ингээ би одоо хэн болчоод одоо хосон харилцааг яаж харж байгаа гэдэг юм ялгаа харж байгаа байхгүй юу? Яг мэдээж энэ хооронд айгу олон жилийн зөрүү байгаа л да. 10 хэдэн жил магадгүй 18 9 баг 20 жилийн зөрүү байгаа ч юм уу тий. Тэгээ ботхоор харилцааны хооронд ингээд их өөр болж исэн байна. Ялангуяа сүүлийн нэг 5 6 жилийн хугацаанд ингээд намайг ингээд нэг харилцаанд ороод ингээд богинохон жил ороод гарах хооронд ингээд ямар их өөр хүн болоод гарч ирж байгаа нэг партнер гэдгийнхаа хувьд ч тийм. Тэгээ дараа харилцаанд хэн болж орж байгаа харахаар яг
би өөрөө ч мэдээгүй лсэн л байна л да. Тэр харилцаа намайг shape хийгээд байгаа гэдэг. Тэгээ одоо болохоор ерөнхийдөө хосын харилцаанд орохдоо нэг юм боддог болсон байна. Одоо би одоо ингээл юу яадаг вэ хөөе? Social media ингээл scroll-ол ингээл юм хүмүүсшаал ингээл date meet-тэй холбоотой хүмүүсийн ингээд перспектив харж байхад яг mainstream олон нийтийн санаа бодол дээр ямар юм их гарч ирдэг нэхэр одоо нөгөө эмэгтэйчүүд чинь ерөнхийдөө нийгэмд эзлэх байр суурь, орлого, education бүх юм арай илүү болчиход байгаа юм тий. Тэгэнгүүт яг өнгөрсөн 7 гоод эмэгтэй хүн харилцаанд байдаг асан гол юм нь тэр юмнуудыг олж авахын тулд эрэгтэй хүн заавал хэрэгтэй байдаг гэсэн. Эрэгтэй хүнээр дамжуулж тэр нийгмийн статуст олж авдаг эдийн засгийн байдлаа тогтворжуулдаг гэсэн бол одоо тэр хэрэгцээ байхгүй болчингууд хосын харилцаанд орох зорилго нь шал өөр болчихж байгаа байхгүй юу? Надад мөнгө, эрх мэдэл, эсвэл safety provider хийх хэрэгтэй хүн хэрэггүй. Надад бол ингээд сэтгэл зүйн хувьд ч юм уу эсвэл яг нэг өөр талаасаа safety гэдэг мэдрэмжийг mentally хангах хэрэгтэй хүн хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгээд эрэнгүүт нөгөө social media дээр болонгууд эмэгтэйчүүдийг харахаар ингээд нөгөө single амьдралыг илүү promote хийж байгаа ийм контентууд агиух дагамгаалж байгаа юм шиг санагдсан. Тэгэхдээ яг өөрөө ингээд энэ single амьдрал дотор энэ pool дотор явж байгаа хүний хувьд эмэгтэйчүүдийн юу яриад байгааг бол ойлгож байна. Ялангуяа одоогийн ийм dating environment дотор navigate хийж байгаа хүний хувьд эмэгтэйчүүдийн single амьдралыг promote хийхээс өөр аргагүй юм байна. Тийм нөхцөл байдал байгаа юм би өөр айгу мэдрээд байгаа. Гэхдээ тэрэн дотор нэг ийм туйширсан юм яваад байгаа нь нөгөө эрэгтэй хүнийг үзий ядах үзэлэх юм уу? Мисожиныг гэдэг эмэгтэй хүнийг үзий ядах хэлдэг шиг эрэгтэй хүнийг үзий ядах нэг тийм тэг эрэгтэйчүүдийн тэр нөгөө loneliness epidemic гэдэг байгаа ш тэр ганцаардлын асуудлыг хараад нэг тийм таашаал авж байгаа юм шиг эмэгтэйчүүдийг бичиж байгаа юмыг аягүй хардаг. Ялангуяа баруунд ста болж ирчүүд гэдэг нэг тийм байдлаар ингэж нөгөө хүний нөгөө зовлонгоос таашаал авдаг нөгөө нэг тийм сэтгэл үзэл тийм юмыг аягүй их ингэж хараад байгаа байхгүй юу? Яг ингээ харахаар надад бол нэг юм хүйсийн дайн эрэгтэй хүмүүсийн эсрэг эмэгтэй хүмүүс ч гэж байгаа юм шиг нэг тийм баруунд нэг иймэрхүү нэг тийм сонио юм hostile дайсгансан нөхцөл байдал зарим social media дээр хитрхи ингээд давмгаалаад яваад байгаа санагч байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүд нийгэм төслөх байр суурь нэмэгдсэн үү, орлого нэмэгдсэн үү, education нэмэгдсэн үү, үнэн эрэгтэй хүмүүс тэрэндээ хөл нийлүүлж авах чадахгүй байгаа юу бас үнэн. Тэгэхдээ тэглээгээд бас эрэгтэй хүмүүсийг хитрхи үзий ядаад авах шаардлагагүй юм шиг надад санагдсан. Тэгээд нэг тиймэрхүү. Би дөрүүлээд танаас ижлэхэн асуулт асууя. Таны асуусан асуултыг яг харилцааны талаар бодохоор танд хамгийн одоо олон харилцаан дундаас хамгийн тод үлдсэн нь аль харилцаа ч юм байна. Тэгээд ямар мэдрэмж төрүүлж ин тэр харилцааныхаа талаар бодохоор надад нэг тийм хэдэн жилийн өмнө нэг харилцаа байсан юм аа. Яг тэр бол айгүй богинохон л болоод өнгөрсөн харилцаа л да. Тэгтээ тэр харилцаанд тэр хүнтэй уулзахын өмнө би яг нэг хэсэг хугацаанд depression-ы байдалд ороод тэгээд дөнгөж гарчаад байж байхдаа тэр хүнтэй би тарчсан байхгүй юу. Тэгээд тэр харилцааны дараа би юу сурсан бэ гэхээр харилцаа бүтээгүй байсан ч гэсэн би зүгээр энэ хүнтэй амьдралдаа таарсан да. Бид хоёрын зам нэг богино хугацаанд тухайн нийлсэн гэдэг нь надад бол ингээд хамгийн их одоо би appreciate хийгээд grateful тэгээд айгу тийм талархалтайгаар тэр харилцааг үдэж өгчсэн байхгүй юу. Тэгээд тэр харилцаанд одоо ингээд айгу appreciate хийгээд юмд яг тэр үед би бол бүх юмд айгу талархдаг болсон. Яг тэр нөгөө угаасаа сэтгэл хөдлөлөөс гарсны дараа хүн чинь нэг тийм болчдөг шүү дээ. Яг тэр үедээ тэр хүнтэй танилцж байсан нэгдүгээр. Хоёрдугаар тэр нь надад дараагийнхаа айгу амьдралын том алхмыг хийхэд айгу юм урам зориг болсон. Тэгээд тэр одоо бодохоор нэг ингэдэг байхгүй юу. Одоо ингээд орчин цагт хүмүүс ингээд партнераасаа айгүйх юм хүсдэг болсон байна шүү дээ. Зөвхөн ингээд нөгөө мөнгө төгрөгний тухайд биш ерөөхдөө нөгөө партнераа бүх
бүх юм болох гэдэг сайн найз, сайн зөвлөгч, баг сэтгэл зүйч юм уу нэг тийм айгүй олон сэтгэл зүйн хэрэгцээгээ хангах үүднээс айгүй олон юм дүр туурахыг шаардаад байдаг. Төгс хамтрагчийг хүсэж байдаг болсон. Чи амар secure attachment styleтай байх хэрэгтэй. Чи emotional regulate хийх тийм төгс хүмүүсийг амьдрал дээр бол айгүй цөөхөн. Тэгээд бидний олонх нь болохоор төгс хамтрагчийг хүсдэг болохоос өөрөө тэр төгс хамтрагч нь байхын тулд зордог хүмүүс хичээдэг өөрийгөө өөрчлөх гэж ингэж дотроосоо ингэж ирмэлцдэг хүн айгүй цөөхөн байд юм байна. Би ч гэсэн ерөөсөө тэгдэггүй байсан юм байна гэдгээ тэр харилцааг дуусгасны дараа ингэ бодож байхдаа анзаарсан. Тэгээд би өөрөө яг нэг бодолтой за би ямар хамтрагч хүсэж байна гэдээ ингэ бодонгууд бодсны дараа би өөрөө яг тийм хүн байж чадах уу гэж бодохоор бас үгүй байгаа байхгүй юу. Тэгээ би бодсоох окей. Ерөнхийдөө бол би өөрөө тийм биш мөртлөө тийм хамтрагчийг хүсэж байна гэдэг чинь ерөнхийдөө бол нэг аврагч хүсэж байна гэсэн үг байхгүй юу. Хин нэгэн миний амьдрал орж ирээд намайг халамжлаад, намайг хамгаалаад, намайг ойлгоод байхыг хүсэж байгаа. Гэхдээ өөрөө би тэгж чадахгүй байгаа учраас хин нэгний хүсэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд би ерөөсөө өөрөө тэр тийм төрлийн хүн болох ёстой юм байна. Тэгээд миний амьдралд зөв хамтрагч гарч чадах хэсгээс үл шалтгаалаад бүр огт гарч ирэхгүй байсан ч гэсэн тэрийг би одоо өөртөө өгөх ёстой юм байна. Гэдэг тэр ойлголтыг олж авснаас хойш би ер нь нэг юмд хандах хандлага арай жаахан өөр болсон. Ягаад гэвэл энэ зөвхөн тэгж ойлгосноос хойш юу болсон бэ гэхээр би зөвхөн энэ хандлага романтик харилцаан дээр биш бүх харилцаан дээр apply хийхийг бодсон байхгүй. Би сайн найз хүсэж байгаа бол би өөрөө сайн найз явах хэвээр. Би сайн одоо охин байхыг хүсэж байгаа бол би бас тэр хүмүүсийг байгааг хүлээж аваад гэдэг ч юм уу те. Тэгэхээр хүнээс юу авахыг хүсэж чинь өөрөө тэр авахыг хүсэж байгаа шигээ тийм сайн хүн, тийм одоо гайхалтай хамтрагч байх хэрэгтэй юм байна гэдэг тийм ойлголтыг тэр хүнтэй уулзсны дараа ойлгосон. Хүн болгон энийг нэг тийм яг сонсоод өнгөрдөг байж магадгүй. Тэгтээ ойлгох гэдэг чинь нэг арай ондоо шүү дээ. Хүн чинь ингээд нэг юмыг ойлгохоороо өөр бодож эхэлнэ. Тэгээл бодлосоо ихсүүлэл үйлдэл хөдлөл юу гэдгийг тэр хүний амьдралын хэмнэл хүртэл ингээд өөрчлөгдөх боломжтой болохоор таны саяны хуваалцсан relationship-ээс үлдсэн одоо тэр нэг сургамж гэх юм уу ингээд таны сая хуваалцсан юм бол айгүй тийм үнтэй бас юм шиг санагдаж байна нөгөө сургамж гэх юм уу? Ер нь санаа би одоо нийгэм одоо жишээлбэл эмэгтэй хүүхдийг өсгөхдөө одоо ялангуяа манайх шиг юм патриарх эцгийн эрэгтэй ус давмгаалсан эрэгтэй хүнийг дээдэлдэг те нэг хаамиртаа залдаг хоолныхоо дээжийг өргөдөг юм соёлтой улс үндэстэнд одоо өсөж төрсэн хүний хувьд юу гэхээр эмэгтэй хүүхдийг төрмөгц ерөөхдөө л ирээдүйд эхнэр болох, ээж болох, хэн нэг халамжлах, өөрийгөө золиослох тийм бүтээгдэхүүн болгож ер нь бэлдэж идэм байгаа юм шиг санагдсан байхгүй. Манай ингээл ээж аавуудын хэлдэг гэсэн үг бол том болоод чи аль эхнэр болох юм байвал яах юм гэдэг ч юм уу тийм. Нэг тийм амьдралын зорилго нь ерөөс эцсийн зорилго нь тийм л байх хэрэгтэй юм шиг тийм сэтгэхгүйгээр эмэгтэй хүүхдийг амьдрал бэлддэг юм байна да. Тэгээд тэгэнгүүт ерөнхийдөө эмэгтэй хүний амьдралын гол төв нь male centered эрэгтэй хүн төвтэй бүх юм нь ерөнхийдөө одоо сайхан нөхөртэй болохын төлөө сайхан гэр бүл хүүхэдтэй болохын төлөө ч юм уу нэг тийм ultimate goal тийм болчдөг. Тэгээд хэрвээ тэрийг олж авч чадахгүй л өөрийгөө азгүй өөрийгөө одоо голгоцсон хайрлагдаагүй ч юм уу нэг тийм мэдрэмжээр юмыг туулах гэдэг. Нийгэм бас нөгөө ганц бие эмэгтэйчүүдэг ч юм уу ганц бие ээжүүдэг ч юм уу яг тэр өнцгөр хараад одоо нөгөө хятадд олонгот тэгж ярьдаг гэсэн эмэгтэй хүн 30 гаргачингууд нөгөө leftovers woman буюу нэг тийм гологдсон эмэгтэйчүүд гэж ярьдаг те. Тэг яг тэгэнгүүт эмэгтэй хүний үн цэнийг ерөөхдөө нөхөрт гарсан уугүй гэдгээр хэмждэг тийм хандлага айгүй хүчтэй давамгаалж исэн. Одоо яг хөө энэ хандлага арай нөгөө эргэж байгаа.
барууны орнуудаас эхлээд Аз руу ингээд хүч төрж орж иж байгаа. Тэнгүүд одоо мань мэтэн амьдралаа арай өөрөө дүрслэх өөрөө төсөөлөх хэрэгтэй болж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр миний амьдрал огт одоо гэр бүл гэдэг ойлголтгүйгээр хүүхэд гэдэг ойлголтгүйгээр партнер гэдэг ойлголтгүйгээр ч дуусч мэдэх одоо боломжтой олон боломжууд байгаа. Мэдээж би гэр бүлтэй хүүхэд олж болно. Гэхдээ тэгэхгүй ч байж болно. Тэгвэл чи яаж үлдсэн амьдралаа төсөөлөх вэ гэдэг ч юм уу те. Тийм юм руу бас ингэ хэлбэж जैन. Тэгтээ мэдээж нөгөө хүмүүс ингэдэж ш таад ингээд зарим хүмүүс яагаад single амьдралыг сонгож байгаа гэхээр зарим нь үнэхээр ингээд тэр амьдралдаа сэтгэл хангалуун байгаад satisfaction авч байгаа ч бас зарим нь үнэхээр нөгөө give up. За ерөөсөө олдохгүй маань болий. Ингээд нөгөө одоо юу итгэл алдраад тэгээд ганцаараа байх зэрэг сонголт болж байгаа. Тэгэхээр яг энэ хоорондох сэтгэл зүйн ялгаа тэр сонголт хийх үеийн юун дээр тулгуурлаж тэр сонголтыг хийсэн бэ гэдэг шалтгаалаад эмэгтэй хүний амьдрал айгу тэр өөрийнхөө single амьдралыг харж байгаа өнцөг нь их өөр ах шиг байна. Тэгээ яг би бол их тийм яг за би яг ингэнгээ шийдсэн одоо ингээд амьдралаар явж байгаа юм ерөөсөө байхгүй. Би одоо л яг ингээд нөгөө чиний хэлдгээр мэдрэмжээрэл за сайн хүн орж ирээд ингээд тэр юм харилцаа бүтэлтэй байвал of course хин тэгээд ганцаараа ингээд насаараа яг ингээд би бол жишээлбэл single амьдралыг ухамсартаагаар сонгоод одоо шил надад үнэхээр гоё хамтрагч байсрайтал үгүй би ганцаар амьдрна гэж сонгож байгаа юм бол байхгүй ерөөхдөө тэглээгээд бас нөгөө нэг одоо байгаа situation дээр ингээд гунж готроод байгаа юм ерөөсөө байхгүй тийм баа. Тэгээд яг хамгийн гол нь ингээд энэ хосын харилцаа болцоо руу ингээд approach хийж байгаа арга барил маань ингээд үнэхээр 180 градус сэргэж байна сүүлийн 1-2 жил. Энэс өмнө за таны хоёлаа айгүй гоё смус ингээд яг дараагийнхаа юу руу орох гэж байгаа шиг байна. За тэр дараагийн сэдв рүү одоо дараагийн саб сэдв рүүгээ гэх юм уу? Энэс өөртөө яг нөгөө таны саяны хуваалцсан дээр би өөрийнхөө үзэл бодлыг хальт хэлэхэд болохоор нөгөө яг би ер нь бол өвтлээ ингээд би юуны төлөө амьдрах юм бэ гэл ингээд бодох юм бол аз жаргалтай байхын төлөө л байгаад байгаа юм шиг надад санагдтыг. Би өөрийнхөө ингээд бодоод байгаа ингээд яхаар. За тэгвэл яавал аз жаргалтай байх юм гэхээр одоо нөгөө нэг хүн болгоон доо шүү дээ. Ганцаараа байхаараа аз жаргалтай байдаг хүн нөгөө нэг хаана өсөж төрсөн, ямар хүнээр юу үзэж харж өсөж төрсөн, ямар амьдралаар ингээд амьдраад явж байгаа гэдгээс шалтгаалаад хүн болгоны аз жаргалын хэмжүүр лимит жоондоо шүү дээ. Тэгээд би ингээд өөрийгөө бодохоор чинь би нөгөө хүнтэй хоолоо хувааж идэхээрээ эсвэл болвол ингээ хүнтэй юм ингээ ярихаараа юу мэдэрснийгээ хүнтэй яриад ингээд эсвэл бол нөгөө хүнийгээ юу мэдэрч байгааг сонсохороо ч юм уу илүү аз жаргалтай байдгийм байх гэдгийг ингээд мэдэрсэн гэх юм уу ингээд тэгээд тэгээд нөгөө нэг хосын харилцаан дээр хүн ер нь зүгээр өөрийнхөө байх нь л чухал юм байна. Амар энгийн юм шиг хэрнээсээ эн чинь бас айгүй хэцүү юм шиг хүмүүс бас хүн болгоо ингээд яг өөрийнхөө байж бас мэддгүү юм шиг үзээгүй юм шиг тэгээ яг нөгөө хин нэгний хэлснээр нэг юм харснараа нэг юм уншснараа байх гэдэг юм шиг санагдаад идэг. Тэгээ нөгөө өөрийнхөө байж чадахгүй болоод ирэнгүүтээ тав тух гэдэг юм алдагтаад эхэлдэг. Тэгээ тав тухгүй байгаа үед өөрийнхөө биш байгаа үед хизээч relationship бол ингээд ажиллахгүй. Тэгээл нөгөө нэг юм болохоо болол нэг хүнтэй танилцаал тэгээл шууд нөгөө хүндээ тааллах яах бол гэл нөгөө ганцаараа хийдэг байсан юмнууд чинь нэг хүн ингээл амьдралын хэмнэлд орж ирээл нэг ганцаараа кофе шопд орол кофе захиалал уудаг байсан болвол нэг хүн дэргэд суугаад хамтдаа кофе захиалах болоод эхлэнгүүт нөгөө хүн хүнээсээ шалтгаалаад яаж хариулт одоо ямар кофегаа за би том аягаар авдаг байсан болвол намайг одоо ямар их юм уудын бэ гэж бодчуудээ гэж ботонгуудаа жижиг аягыг авдаг ч юм уу те гэдэг ч юм уу. Эсвэл бол зүгээр л ингээд амар
ямар ч юм fancy биш уух юм ингээд захиалж уудаг байснаа гинт нэг хүнтэй болоод ирэнгүүт нөгөө захиалгаас холдог ч юм уу мэдгүй. Гих мэдчлээ юм жижиг сажиг зүйлсээр нөгөө хүн харилцаанд орсноороо бидэд өөрсдөө ингээд эвдээд эхэлдэг юм шиг. Тэр бас ингээд айгүй их юм тав тухгүй байдал үүсгээд эхлэнгүүт хүн мэдээж тав тухгүй болоод ирэнгүүт ямар тухтай яах вэ? Тэгээл нөгөө өөртөө страглдж эхлээл. Тэгээд ер нь ингээд айгүй бүтлгүүтдэг юм шиг надад санагдсан байхгүй юу? Тэгээд нөгөө тий. Окей. Би чиний яг энэ санаан дээр сонсож байгаад нэг хэдэм санаанд орсныг хуваалцсан санагдлаа. Key үгнүүдээ хэлцгээд building trust, хоорондоо итгэлцлийг бүтээх үйл явц, vulnerability буюу эмзэг байдал, тэгээд boundaries гэх мэт юм үгнүүд санаанд орж иж байна л да. Яагаад вэ гэхээр одоо нэг харилцааны их үед өөрийнхөө байна гэдэг ер нь бол баг боломжгүй. Яагаад вэ гэхээр чи ингээд нэг хүнтэй уулзаад тэр хүн чинь чамд амар таалагдаад чи тэр хүнтэй дахиж уулзмаар санагдаад хам цагийн өнгөрүүлмээр санагч байгаа үе чи ингээд өөрийнхөө байж болох хамгийн best version дээр 50 заяа. Тэр бол ингээд хүний nature байхгүй юу? Чи хамгийн сайхнараа харагдахыг, хамгийн сайхнараа үнэртэхийг, хамгийн сайхнараа инээмсэглэхийг тэр бол ингээд хүний бүр хамгийн ингээд одоо хин нэгэнд дурлаж татагдах үед болдог ийм процесс, natural normal process. Тэгээд би сайхан нэг boundary-тай холбоотой юм сонсчихсан чинь одоо хил хязгаар гэдэг ойлголт байгаа шүү дээ. Тэгэнгүүт би ингээд сайхан нэг хүнтэй уулзж байхдаа яг тэрийг сонссны дараа би яг тэр болзооны үеэр яаж ашигласан, ерөөхдөө яаж ашигладаг анзаарсан байхгүй. Би угаасаа нэг тийм одоо болцоо хүнтэй болцож явах үед юу идэх, юу хийх, тэг хаашаа явах надад ерөөсөө сонирн биш байдаг байхгүй юу? Яасан ч яхалтай тэгээ гэл ингээл явцдаг. Тэг би дараа нь тэр boundary-тай холбоотой юм сонссны дараа боцсон байхгүй. Би үнэхээр надад хамаагүй байсан уу? Аль эсвэл бол ингэдэг нэ хүн ингээд нэг нэгэндээ тагтаад тэр хүнтэй ингээд ойртонч дотносхын тулд хүний хамгийн эхэлж хийдэг зүйлсийн нэг нь юу гэхээр alignment гэдэг нь аль болох олон зүйл дээр санал нэгдээд аль болох нэг пэйж дээр байхыг хичээдэг. Нэг өөрөөр хэлбэл чи тийм хоол нарт юм уу? Би ч гэсэн тийм хоол нартай. Эсвэл би тийм хөгжим сонсогчтой. Би наач маа сонирхолтой юм байна шүү. Тэр хүнтэй илүү ингээд нэг одоо сонирхолтой similar байх нь тэр хүнтэй ингээд ойртонч дотносох боломжийг илүү ингээд олгодог. Яагаад вэ гэхээр би наад хоолн чинь дурггүй шүү гэл ингээд хэлчих юм бол мэдээж тэр хүнд сайхан сэтгэл төрүүлэхгүй байх магадaltaй ч юм уу. Та юу яах ингээд сонирн болдог шээ. Тэнгүүд яг тэр харилцааны их тэр хүн таалагдах, тэр хүнтэй илүү их ингээд дотносох гэсэн тэр хүсэл бий боломогц хүн өөрийнхөө boundary хил хязгаарыг ингээд доошлуулад нэгээр нь тэр нөгөө шугамаа ингээд доошлуулж эхэлт юм байна л да. Өөрийнхөө одоо дуртай юмнаас татгалзаж эхэлдэг ч юм уу, эсвэл тийм байх хэрэгтэй гэдэг тэр хил хязгаараа өөр ингээд авч эхэлдэг. Процесс өгдөг гэж байгаа байхгүй юу? Яг тэр бол тодорхой хүрээнд бол окей байж болно. Гэхдээ нэг хэсэг хугацааны дараа юу болох вэ гэхээр тэр хүн чинь чиний boundary ингээд зөрчөө чи ч гэсэн тэрэнд нь зүгээр байгаад эхлэх юм бол дараа нь одоо харилцааг үнзгэрсэн дараа тэр хүн чиний boundary-г бол юм чиний тоохгүй. Чи угаасаа тэгдэл үсттэй. Чи угаасаа л энэ хоолнд дуртай үсттэй. Угаасаа л чамд ямар кино очих нь хамаагүй байдаг үсттэй гэдэг ингээд эхэлчихдэг гэдэг байгаа байхгүй. Хоёрдугаарт нөгөө build trust итгэлцэл бүтээх үйл явц бол заавал цаг хугацаа шаарддаг. Урт хугацаа шаарддаг. Харилцааны их үед мэдээж бүх юм nice, бүх юм айгүй гоё байна. Тэгээд тэр юм хизээ хүртэл үргэлжлэх гэхээр хамгийн ихний үл ойлголцол, хамгийн ихний конфликт, хамгийн ихний misunderstanding гэдэг юм ингээд тулгартахад тэр бол ингээд хамгийн шийдвэрлэх мөч. Тэр одоо шийдвэрлэх мөчтөл та хоёр өөрийнхөө тэр vulnerable байдлыг үзүүлээд, буулт хийгээд юу одоо яагаад би тийм үйлдэл хийсэн бэ гэдэг ч юм эсвэл өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөөд гэдэг ч юм уу. Тийм юм болохгүй бол тэр харилцаа шууд ингээд distance одоо ингээд нэг хүн
айгуу ингээл би тэр хүнийг айгуу сайн хүн ста мундаг үнэхэр гоё залуу гэж бодоо явжсэн чинь нэг үл ойлголцлоосаа тэр үл ойлголцол дээр та хоёр нээлттэй үнэнчээр ингэж нөгөө ярьж ойлголцож чадаагүй бол чамд нэг юм гинт юу л эн чинь юу энэ яг юу болоод нэг тийм болгоомжлох сэтгэл төрж эхлэнгүүт тэр дөнгөж бүрлдэж эхлэх гэжсэн итгэлцэл ингээд defensive буюу хамгаалтын мode руу орж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ямар ч романтик харилцаанд тэр нөгөө trust-ыг бүтээх үйл явц нь юугаар дамждаг вэ гэхээр тэр үл ойлголцол, хэрүүл маргаан ч юм уу, challenge ч юм уу яг тийм юм тохиолдоход тэр асуудлыг та хоёр яаж даван туулж хамтдаа гэдэг. Тэгээд тэрийг даван туулаад одоо нэг нэгээ сонсоод ойлгоод дэмжиж алдаа ухамсарлаад ч юм уу өөрийгөө засаад ч юм уу ингэж тэр харилцаа repair хийж явах тусам тэр ихтгэлцэл бат чинь тэгж чадахгүй бол явцын дундаа тэр нөгөө романтик харилцааны үедээс нь тэр хийрхэл хөөрсөн сэтгэл зүйн мэдрэмж бол явцын дундаа бол ингээ fade хийх нь аль болох нь ойлгомжтой. Тэр vulnerability, boundary, trust гэдэг ойлголт байна. Дөрөв дэх ойлголт. Энийг би бүр амар их бодож байгаа. Юу вэ гэхээр тоглоом play game гэдэг ойлголт хүмүүс аягүй ярьдэн шүү дээ, тий. Тэгээд би яг энэ ойлголтоос бүр үнэхээр аяг их юмсурж явж байгаа. Яагаад гэхээр одоо ингээд ямар ч харилцааг эхлэхэд ямар ч романтик харилцаа эхлэхэл тоглоомоор дамжиж эхэлдэг гинэ. За жишээлбэл чи одоо ингээд date болзоотой холбоотой ингээд зөвлөгөөнүүдийг сонлоноор явж байгаа эрэгтэй хүмүүсээ өгж байгаа зөвлөгөө, эмэгтэй хүмүүсээ өгж байгаа зөвлөгөө сонсоод байгаа. Энэ бол ерөнхийдөө бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн манипуляц ахгүй юу? Энэ бол манипуляцийн нэг төрөл бүгд. Гэхдээ нийтэр хүлээн зөвшөөрөгдсөнийг нь бол бид нэр хэвийн normal гэж үздэг. Нийтэр хүлээн зөвшөөрөгдөг нөгөө нэг жинкнээсээ манипуляц, gaslighting, toxic харилцааг нэрлэдэг байгаа шүү дээ. Гэхдээ л бидний хийгээд айц байгаа бол тоглоом тоглож байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо ингээд би саяхан нэг эрэгтэй хүний одоо нэг YouTube дээр нэг видео үзсэн аахгүй. Тэр ямар үед эрэгтэй хүн эмэгтэй хүн татагддаг вэ гэдгийг ингээд тайлбарлаж байгаа байхгүй юу? Тэнгүүт эмэгтэй хүн өөртөө ингээд арчаатай байх хэвээр, төрүүлж алхам хийдэггүй байх хэвээр, тэ ингээд ярьж байгаа байхгүй. Тэгэд энэний цаана ингээд юу ямар логик яваад байгаа юм болоо гэж би бодсон чинь ер нь бол эрэгтэй хүн байглаасаа юмыг earn хийх дуртай. Бэлэн хоол биш юмыг fight хийж араас нь ангуучилж ингэж олж авсан юмдаа илүү ингээд сэтгэл ханамжтай байдаг нь бүр ингээ хүний эрэгтэй хүний төрөлх nature аахгүй. Өөрөөр хэлбэл юмыг ангуучилдаг, тэрний араас хөөцөлддөг, тэрний араас тулалддаг, тэгжээч тэр юм өөрт нь үнцэн санагддаг. Бэлэн амраагүй гэдэрх юм бол тэрийг бол тоохгүй л байх нь л дээ. Тэгээд тэрийг эмэгтэй хүний харилцаан дээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаан дээр бодоод үзэхээр романтик харилцаан дээр эмэгтэй хүн илүү less accessible байх тусмаа илүү хүсэмж desirable эмэгтэй болох гэдэг байхгүй юу. Тэгвэл эн чинь явж тоглоом байхгүй юу. Тэр хүнийг зүгээр ингээ нэг тэр desire-ыг аль болох удаан барих зорилготой сэтгэл зүйн тоглоом явагдаж байгаа. Гэхдээ энийг нийтрээ хүлээн зөвшөөрдөг гэсэн үг байхгүй юу. Тэгээд одоо жишээлбэл энэ тоглоомыг тоглохгүй. Би одоо энэ хүнийг энэ хэрэгтэй хүнийг өөртөө татахын тулд мессежэнд нь 5 цагийн дараа хариулдаг ч юм уу те. Би бол ингээ хариулмаар байгаа бол яг одоо минутын дотор хариулнаа гэд ингээд тоглоом тоглохгүй гэд ингээд харилцаанд орж байгаа шүү дээ. Би бас тэр турч үзэж байгаа байхгүй. Тэнгүүд харамсалтай нь эрэгтэй хүн тэрийг энэ хүүхэн чинь бэлэн юм байна. Ста надад унж өгч байгаа мэн гэж ойлгоод шууд хэлчихэж байгаа байхгүй. Нөгөө pull and push гэдэг шиг нөгөө би ингээд ойртох тусам тэр хүн гэдэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр хүн эрэгтэй хүний тэр одоо unconsciously ухамсаргүйгээр яг нөгөө луунгийн араас хөөж явж байгаа илжигний нэг юу байдаг шин те ингээд урталт нэг хүн байраад ингээд луун хөгөө явж байгаа илжиг гэдэг шиг яг тэрэн шиг байгаа байхгүй юу. Би энэ хүнд ингээд татагдж байгаа гэдэг илэрхийлээд нээлттэй байгаад хиймээр байгаа үйлдэл хийнгүүт тэр хүн ингээд нөгөө юу байхаа бол надад татагдхаа болж эхэлж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл тоглоом тоглохгүй болоод ирэнгүүт тэр хүний сонирхол нь буурч байгаа байхгүй юу. Тэгэхээр энд ямар нэг юм эрүүл биш байгаа. Заавал хин нэг нь хөөдөг, хин нэг нь зүхтдаг. Тэгжээс тэр харилцаа романтик байдаг. Тэгжээс тэгж харилцаа сэтгэл хөдлөм exciting байдаг юм нийгмийн юм сонин харилцааны динамикийг би бүх юм дээр амар олж хараад тэгээд нэг надад нэг тийм сонин мэдрэмж төрөөд байгаа. Энийг угаасаа нөгөө нэг юу гэж тайлбарладаг үстэй баг генетикэнд нь байдаг эрэгтэй эмэгтэй хоёр хүний чинь
нөгөө бүр л анханасаа эрэгтэйчүүдэнд явж хоолоо олж ирдэг байсантай агууд амьдэрдэг байх та. Эрэгтэйчүүд нанд явж хоолоо олж ирдэг байсантай холбогдуулдаг ч юм уу. Энэ нөгөө нэг юм байгалийн өгөгдөл гэж би боддог шүү дээ, ойлгодог шүү дээ. Энийг бол бүр өөрчлөх боломжгүй. Энэ бол ингээл байгалийн хууль юм байна. Гүү ялгана. Энэ өөр яг хуу эрэгтэй хүний ан хийх тэр анж зам бол үнэн байгалийн. Ер нь бол одоо survival одоо natural instinct. Гэхдээ хосын харилцаан дээр ингэх ёстой гэдэг нь бол амар юм. Нийгмээс одоо shape хийж байгаа соёлын онцлогоор ингэж нөгөө бүрдүүлж байгаа одоо перспектив болохоос ш энэ бол огт өөрчлөж чадахгүй гэсэн нэгдүгээрт биш. Ялангуяа хосын харилцаан дээр ингэж харилцах нь эрүүл биш гэдэг тийм одоо дүгнэлтэнд би хүчээд байгаа байхгүй. Яагаад одоо заавал эмэгтэй хүн тэгж гидэх хэвтэй энэ заавал эрэгтэй хүн хөө өстэй мүү гэдэг нэг тийм юм дээр би бол санал нийлэхгүй байгаа даа. Энийг би болохоор бас нөгөө cultural улс орон болгонд өөр ах гэж бодож байна. Энэ болохоор илүү Аз ажилдаг юу ээж магадгүй, Азийн улс орнуудад ажилдаг юм байж магадгүй. Энд ингээд ажиглаад ахаар чинь охтууд айгүйх approach хийх юм бэл л штэ. Эрэгтэйчүүдээ айгүйх одоо ханаас нь явдаг ч юм уу. Болцоонд өрдөг ч юм уу. Тиймэрхүү юм анзаарчихсан. Тэг яг уу наа ч юм бол баруунд бол харьцангуй энэ нөгөө нэг эмхтэй хүн төрүүлж approach хийх ч юм уу эсвэл тэрийг бол харьцангуй нормал хүлээж авдаг байж магадгүй. Тэг яг уу би бодоод байсан байхгүй бас нэг юм сонсчихсан чинь одоо ингээд харилцаа нэг тийм хэвийн биш, эрүүл биш болоод ингээд ирэнгүүт нөгөө токсик харилцаа руу ордог шүү те. Тэгээ токсик харилцаа руу орохлоор нэг миний агуу нэг сонсдог хүн нэг тайлбарлаж байгаа. 3 янзын токсик харилцаа бий болдог гинэ. Яагаад тэгэхээр одоо жишээлбэл эмэгтэй эрэгтэй хүмүүсийн харилцаанд ороод зарим эмэгтэй хүмүүс харилцаанд орох зорилго нь ерөнхийдөө нэг аврагчийг хүлээгээд байдаг шүү дээ. Намайг хамгаалах, халамжлах хэрэгтэй хүний хэрэгтэй гэдэг. Тэгээд тийм одоо intentional харилцаанд орж байгаа тохиолдолд тэр харилцааны эцсийн үр дүн нь юу байдаг вэ гэхээр аврагч ба одоо аврагдагч гэдэг тийм дүрд ордог гинэ. Нэг юм болохгүй болонгууд нөгөө эрэгтэй хүн ирж засаж өгдөг, авардаг тэр харилцаанаас сэтгэл санаа таагүй байхаар ирж ингэж одоо юу яаж өгдөг ч гэдэг юм уу те. Дараагийн хувилбар нь болохоор chase and chase гэж байгаа хгүй. Нэг нь зүгтдэг, байнгын зүгтаастай, нөгөөх нь араас нь байн хөөгөөстэй. Нэг тийм харилцааны токсик хувилбар үүсдэг. Гурав дахь нь болохоор нэг нь эвддэг, нөгөөх нь засдаг. Өөрөөр хэлбэл нэг юм болохгүй болонгууд л өстө нэргээл нэгтгэн ингээл уруулаамжуул ашуугаамжуулаа суунгууд нөгөөх нь зайл юу болохгүй ярилцээ. Ингээ тгийгээд ингээд тэр харилцаанд заавал ингээд нэг тийм динамик үүсдэг гэж токсик харилцаанд ярьжсэн. Тэрийг бас бодох хэрэгтэй байна да. Гэт бодчихлаа. Ер нь ингээд нөгөө ухаад яриад байх тусам ингээд айгүй их одоо definition-ууд гарч ирж байна. Мэдээж энэ бол ийм харилцааны нөгөө нэг ийм мэрэгжлийн төвшөнд яригдах зүйлүүд бах. Гэвч хүн болгон ийм юм уу гэд бодохоор бас үгүй бах гэж бодогдож байна. Тэгээд нөгөө заавал бид нар энэ болгоныг мэдэх ёстой бас биш шүү дээ гэж бас бодогдож байна. Мэдээж яг хэрвээ мэдэж чадах юм бол харилцаа илүү одоо амар ч юм уу мэдээж ингээл хариулт нь олгогдох байх л да. Илүү асуудал багтааж байд юм уу те. Тэгээ яг зүгээр л одоо тэнгуут нөгөө нэг харилцаа гэж яриад эхлэнгүүт чинь нөгөө гэр бүл салал зэний тэр чинь ингээд айгүй их болцсон ч юм уу те. Тэгээд нөгөө хэдэн жил рүү ухрах юм бол одоо нөгөө харьцуулах юм бол гэр бүл салалт айгүй их болцсон, ганц буй аав ээжүүд айгүй их болцсон. За тэгээ одоо бүр гэр бүл болохоо болж эхэлж штэ. Тэг хүмүүс нөгөө ганцаараа амьдрах болоод гэл тэ нөгөө
Тэгвэл өмнө нь ямар байсан юм? Ямар ч ийм мэдээлэл байгаагүй. Эсвэл бол нэг хүнтэйгээ суугаад нөгөө хүнтэйгээ өгдөг. Энэ бол ингээл амар юм энгийн үзэгдэл байсан шүү дээ. Тэгээ нөгөө заримдаа бас надад хитрхи их мэдээлэл ингээд аваад байгаа нь өөрөө бас яг зөв юм уу гэж бодогдоод идэг. Тийм. Зарим тэгээд зүгээр л ингээ ямар ч юм юмнаас ингээд хол ингээл нэг юм өөртөөхөө зүгээр л сайхан ингээд амьдарч байгаа хүмүүс бас байдаг шүү дээ. Тэг би бас тэр хүмүүсийг хараад ямар гоё тайван, ямар гоё эрүүл юм бэ гэж бас эргээ боддог. Ямар ч мэдээлэл ирлхийлэхгүй байгаа нь өөрөө бас амар юм эрүүл амар гоё genuine юм шиг. Гэхдээ тэр бол амар ховрлох л та. Би чамаас асуусан юм яагаад хитрхи их мэдээлэл бас дэмий гэж бодож байна. Чиний бодлоор нэгдүгээрт, хоёрдугаарт чи сая хэллээш нөгөө өмнө нь бид хэд ингээд илүү тогтвортой харилцаа ингээд нэг насаараа нэг хүнтэй харилцаагаа дуусгаад ингээд хамтдаа амьдраа дуустдаг байсан салалт сарнал тарцсангуу байгаа байсан гэдэг чинь. Тэгвэл одоо яагаад ихсэж гин гэж бодож байна. Энэ тал дээр би чиний санааг сонсмоор. Яг асуултанд яг хариулагдаж таарах гэдэг шиг байна. Салалт айгүй их ингээд болоод байгаа юм ч юм уу. Би бол заримдаа хитрхи их мэдээлэл байгаа учраас салах шийдвэрийг гаргах гад тэгээд нөгөө сэтгэл ханамж гэдэг юм айгүй их юмнаас их юм нэхэд идэг болсон юм шиг мэдээлэл их байх тусмаа. Тий. Нөгөө энэ дээр хоёулаа ч нөгөө айгүйх нөгөө хууч яг хуу сүүл дээрээ дуусахад нэг өөр айгүй шал өөр одоо нөгөө нэг юм харах өнцгтэй байсан юм шиг санагдсан болохоор би зүгээр чамаг яаж ба ямар бодолтой байсан болоо гэдгийг зүгээр л мэдмээр санагдсан л та. Энэ дээр бол нэг тийм би тийм яг энэ зөв яг энэ буруу гэсэн нэг тийм definitive туйлын үнэн бол байхгүй. Хүн болгонд өөр гэсэн нөгөө нэг харилцаа. Ягаад тэгэхээр угаасаа л чи нэг хүнтэй харилцаанд ороход тэр харилцаа бол хизээш дахин давтагдахгүй шүү дээ яг үнэ хэлэхэд. Тийм нөгөө нэг хурууны хийнэ одоо юу шиг хурууны хээ шиг ийм харилцаа болгон өөрөн гэсэн түүхтэй, өөрөн гэсэн дурсамжтай тэгээд өөр мэдрэмжтэй байдаг байх гэж би зүгээр бодсон байхгүй. Тэгэхээр нөгөө энэ дээр би бол яг ийм одоо жишээлбэл за минийх бол ийм, чинийх бол ийм гэсэн юм бол вирусөө байхгүй. Харин эсрэгээрээ яагаад хүмүүс ямар харилцааг яаж одоо мэдрээд тэр нь ямар одоо дүгнэлт рүү хөтөлт юм болоо гэдэг дээр би бол үнэхээр надад бол хүн болгоны хариултыг сонсох тийм нөгөө сонсууш та гэж боддог. Тийм. Тэгээд саяхан яг би нэг хүнтэй нэг хэсэг бодож байгаа болохгүй юу? За. Яг тэр бол 3-7 хоногийн л харилцаасан заяа. Тэгээ би амьдралдаа анх удаа love bombing гэж юу байдгийг ингээд мэдэрч байгаа байхгүй юу? За love bombing тайлбарлаараа эхлээд гэчээ. За миний love bombing ойлголт бол ер нь яхан юм toxic байхгүй. Love bombing гэдэг нь харилцаа дөнгөж эхлэнгүүт та хязгааргүй өгөхөөр тэр хүний хайрлал халамжлал цаг үргэлж ингээл тэгэл явж байгаа л гинт тэр харилцаа дараагийн шатар шилжингүүт тэр нь love bombing алга болдог. Push pull хийдэг, hot and cold болдог ч юм уу те. Нэг тийм байдлаар одоо нөгөө хүн ингээ амар их халамжлал ингээл өдөр болгон чам руу ингээд бичээлтэй эсвэл уулзаал ингэж байгаа л гинт нөгөө хайр халамж нь алга болчвол хүн гайхна штэ тий яач юу болчихв би ямар нэг юм буруу хийчихэг байгаа да гэл ингээд нөгөө эмэгтэй хүн айгу дасамтах байхгүй тэр дасчдаг нэг хэдэн хоногийн дотор ч юм уу тэнгүүт тэр дасан сэтгэлээрээ хүүшээгээд ингээд юу яаж эхэлт юм тэр хүний араас хөөж эхэлдэг юм байл л да. Тэгээд би өмнө нь хизээш тийм love bombing одоо тийм байдлаар нөгөө юу яаж үзээгүй тийм юм мэдэрч үзээгүй ямар байдгийг ч мэдэхгүй би зүгээр тэр хүний айгу nice гэж бодоод ингээл оо вау гэж бодож исэн чи яг үндэ өөр ингээд тэр хүн нам love bombing хийжсэнийг дараа нь ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд тэрний дараа би бодлоо би ямар сони би яг өмнө нь угаасаа тэрийг
нөгөө тим юмыг ингэдэм байна гэж яг өөрөө битээр мэдэрч байгаагүй болохоор ерөөсөө ингээд надад ямар ч awareness байхгүй л тэр үйл явц дундах та энэ хүн намайг лоо бомби хийгээд байна гэж юусэн мэдхгүйгээр дуусгаад яг тэгээд миний сэтгэл зүй бол яг миний ингээд контрол доор байдаг болохоор ингээд айгу мэдэрчдэг гэх юм уу. Тэгтээ зүгээр таныг нөгөө нэг хэлснийг ингээд би бол таныг яг одоо ингэж бодож байна. Та айгу нөгөө нэг юунда айгу сайн штэ. Одоо пеп ингээл судалгаа энэ тэр ийм байдаг те ийм байдаг гэдэл одоо нөгөө нэг юу гэж хэлдэг лээ. Scientific мэдээлэл сайтай гэж. Тий одоо тийм мэдээлэл сайтай гэх юм уу нэг өөрөө их ингээд нөгөө юм уншиж үзэж хаардаг хүн учраас за энэ бол ийм юм байна тэр бол тийм юм байна гэд одоо тэгж хэлдэг ингэж хэлдэг гэдэг тэгээд тэнгүү та гэхдээ өөрийгөө мэдгэл хал байгаа. Гэхдээ яг одоо нөгөө нэг ингээд ярингуут нөгөө яг жинхэнэ нөгөө нэг зулаа дотроо болохоор амар юм хөөрхөн жоохон охин байгаа аахгүй юу. Одоо тэрийгээ яг та ингэ надад ингээд яг харуулсан юм шиг зүгээр санагдсан. Тэгээ тэрийг харангуут надаа ингээд нөгөө нэг дандаа л нөгөө хичтэйгээ ярьж байгаа юм шиг байдаг боловч яг тэрийг харангуут би болохоор залаагч яг зүрх сэтгэлдээ ингээд айгуу юм жоохон охин хэвээрээ байдаг шүү гэдгийг зүгээр сая яг харсан. Тэгэл гэд инээсэн байхгүй юу. Яг уу би угаасаа энэ харилцаанд орохдоо арай өөрөөр approach хийсэн л да. Яагаад тэгэхээр одоо нөгөө энэ тоглоомын энэ хүмүүс нэгээ ингээл манипуляц хийх гэж юм уу? Заавал нэг хүний эрхтэй хүнийг татах гал нэг юм уурга хийх гэж юм уу? Нэг ингээд идэг юмнаас би өөрөө амь залхацсан байсан болохоор би зүгээр дахиад шинэ харилцаа эхлүүлвэл амар үнэн genuine тэгээ амар тийм authentic тэгээд өөрийнхөө аль болох нөгөө vulnerable байдлаа харуулдаг. Тэ яг үнэн юу бодоод байгаагаас ийм ардан давхар санаа агуулахгүйгээр ингэж харилцдаг. Тим харилцаанд одоо тим байдлаар харилцаанд approach хийх гэж үтсэн байхгүй нуу да. Гэтэ би яшдээ энэ харилцаанд ерөөсөө огтоосоо би юу гэж бодохгүй байна. Алдсан гэж бодохгүй байна. Тэ би яагаад тэгж бодож байна гэхээр энэний дараа би яг ингээд жилийн өмнө үүсгэжсэн харилцаанаас харьцуулбал би юу сурсан бэ? Яаж өөрчлөгдсөн гэдгийг амар тод анзаарсан. Тэгээ би ингээд бодож байсан байхгүй юу? Энд одоо жилийн өмнө нь би ингээд бас ингээл баахан болзомолзоо хийгээл ингээл бүтлүүтэл ингээл бүтэхгүй болсны дараа би тэр ингээд ямар нэгэн бүтэхгүй болонгот ард нь амар их шаналдаг гэсэн байхгүй. Oh my god өстө бүтсэнгээ яна өстө нэрэ нэг бол нөгөө хүн амар буруутгаад нэг бол өөрийгөө амар буруутгаал ингээд өстө тэгэл үр дүнд нь амар тийм экстрим шийдэл гаргаад ингээд гэсэн чинь одоо надад ингээд юмд хандах хандлага ингээд intention attitude нь бүр ингээд амар өөр болцсон. Тэг би ингээд одоо амьдрал таарсан хүн болгоныг dating гэж байна уу, найз нөхдөж байна уу ингээд надад энэ хүмүүс ямар нэг юм зааж өгөх гээд л энэ л да миний ойлгохгүй байгаа юм гэдэг утгаар ингээд хандаад энэ хүн надад яг юу хэлэх гээд байсан юм бол энэ хүнтэй уулзснараа би юу сурах хэрэгтэй байсан бол гэдэг өнцгөөс айгу ингээд тэр харилцаа тэр хүнтэй үсгэсэн юм ингээ олж харах гэж айгу хичээдэг болсон маань нэгдүгээрт. Хоёрдугаарт би бүр өмнө нь ингээд нэг харилцаанаас ингээд за бүтэхгүй болоо гэдгийг ойлгоод move on хийх хооронд амар их шаналдаг айгу их ингээд хуваагддаг байсан байхгүй юу? Ер нь ингээд тэр харилцаа юу ч байсан байл тэр хүн сайн байна уу муу байна уу би тэр харилцаа босно болов уу гэсэн ингээд бодонгууд одоо тэгсэн чинь ингээд өөртөө айгу ингээд яриад бүр ингээд одоо юу гэдгийг нөгөө хамгийн тухгүй байгаа яг мэдрэмжтэйгээ ингээд тулаад хамт сууж байгаа. За яг юу болохгүй байна. Одоо яг юу болсон бэ ингээд өөртөө ярилцаад тэгээд шууд тэрийгээ ингээд өөртөө хэлээд ойлгуулад окей за энэ юм болжээ. За энийг чи ойлгох хэрэгтэй байна. Тийм учраас энэ харилцаа бүтэхгүй байна гэд ингээд өөртөө тайлбарлаа хэлэнгүүт тэр харилцаанаас амар хурдан move on хийгээд тэгтээ move on хийхдээ айгу эрүүл аргаар өөрөөр хэлбэл өөрийгөө би ингээ алдчихлаа шүү гэж өөрийгөө зэмлэхгүй, буруу шахахгүй, зодохгүй нөгөө хүнийгээ
Ост тэр муу өстө хөгийн баг яасан. Өстө би өстө буруу хүнтэй тарлаа гэж тэгж амар нөгөө нэг жааж хийж бас нөгөө blame хийхгүйгээр за ийм өөр гэсэн одоо юу гэдэг өөсөвтэй алдаа дутагдaltaй хоёр хүн уулзжээ. Тэгээд нөхцөл байдал нь ийм байж тэгээд ингээд бүтээгүй. Тэгээ би эндээс сурах хэрэгтэй юмаа сураад ойлгох хэрэгтэй юм ойлгоод авчлаа. Тэгээ тийм болохоор одоо заавал ингээл хин нэгэн буруу юм хийсэн байж таарах гал ингээд байх шаардлага байхгүй юм байна. За тэгээд ойлголоо гэд ингээд move on хийж байгаа байхгүй. А 3 дугаарт болонгууд ингээд хүнд нэг юм gut feeling гэж байдаг ш нэг юм заримдаа нэг юм off санагдаал зайл юу илээ гэл ингээд би өмнө нь болонгууд тэр gut feeling айгу их дарддаг ч юм уу ignore хийдэг гэсэн байна. Тэнгүүд одоо болохоор ингээд жахас pause аваа. За юу болоод байгаа вэ? За жахан бодъё. Өөртөө юу яри одоо миний би яг юу надаа юу хэлэх гээд нэг хүний ажид тахт яах гээд нэг юм нэг юм reality check хийгээд ингээд жахан бодонгууд юм амар ингээд make sense болж ирж байна л та. Тэгээд би боддод окей за ерөнхийдөө бол жилийн өмнө ихтэйг харьцуулахад өөрийгөө сонсох чадвар маань бас ажилласан юм байна. Нөгөө юм болгонд ингээд жаач хийх гээл эсвэл ингээд ямар нэг юмны хариултыг олохдоо хитрхи юм хар цагаанаар туурширч юмыг бодоод байхаа болцсон юм байна. Тэгээд яг хав өмнө нь бол ингээл хүнтэй болцдог байсан гол зорилго нь ингээл одоо найз залуу нөхөр ч юм уу гэр бүл юм амар ultimate goal нь заавал нэг тийм юм autumn нэг тийм үр дүн төрөх гээд байсан бол одоо бол зүгээр ингээд ер нь бол өөрийгөө таньж мэдээ хүн харилцаанд орохороо би хэн болд юм байна те ийм хариу үйлдэлт яад юм байна гэдэг ч юм уу нэг тиймэрхүү танин мэд хүн шинж чанараар нөгөө хүнтэй харилцаанд ордог гэсэн юм шиг надад санагцсан байхгүй. Чамд иймэрхүү одоо харилцаанаас харилцааны орон чи тэр одоо өөрчлөгдөж байгаа юм шиг чиний харилцаа хандлах ч юм эсвэл юм тэр харилцааг харах юу өнцөг өөрчлөгдөж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн үү? Тийм ямар нэгэн өөр болж байгаа юм шиг тийм юм санагдсан чамд. Аха. Ай тэгдэг. Тэгээд нөгөө би болохоор ерөөсөө өөрийгөө зүгээр хүлээн зөвшөөрж эхэлсэн. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь бага байдаг байсан байж магадгүй. Тэгээд улам ингээд ихсээд эхэлдэг. Тэгээ өөрийгөө хүлээн зөвшөөрөхөө хэрээр нөгөө хүнийг бас хүлээн зөвшөөрж эхэлдэг. Тэгээд яг харилцаа ингээд эрэгтэй эмэгтэй хоёр нэг нэгнтэйгээ хамтдаа байх тэр механизм болохоор ингээд мэдээж бид нар маш олон харилцаа гэр бүлээ дүнгиж төрснөөсөө ахвал бид нар ч харилцаанд ороод эхэлж байгаа шүү дээ. Аав ээж эмээ өвөө хаана өссөн ах эгч нөгөө нэг заримдаа аав ээж хоёрыг шоутах гад гарахаар намайг ирж хардаг гэсэн хамаатны ихч хүртэл ч юм уу тий. Тэгээд тэр болгоноос бид нар чи ингээд нэг юм шарах аваал ч юм уу амар олон ингээд нэг юм одоо шархал гэх юм да. Нөгөө нэг юм ямар ч юм мэдэрч үзээгүй ч юм уу харилцаанд орж үзээгүй байхдаа бид нар чи ингээд нэг юм ямар ч юм өөгүй ингээд байжсэн чи харилцаанд орохынхоо хэрээр хүнд нэг үг хэлээд нөгөө нэг сквал үйлдэл хийгээд алдаа гаргаад тэрнээсээ эргүүлээд загнуулахаараа ч байдаг юм уу магтаалын үг сонсохороо ч байдаг юм уу бид нар чи ингээд ямар ч байсныг бидний нөгөө нэг зан чанар гэдэг юм чинь илүүр болоод шарх авах үедээ аваал сквал гой ингээд шигтгээ ингээд наах үедээ наагаад ч юм уу ингээд өөртөө бид нар чинь хувь хүн гэдэг юм аа ингээд өөр болгоолгаа шүү дээ. Яг нөгөө нэг тэрнтэй маань тэгэхээр юусаа төгс хүн гэж байхгүй дээ яг миний нөгөө нэг шархалсан зүрхтэй бас нэг хүн болгон бас нэг амьтан тэнд ингээд шархалцсан явж байгаа тий. Нэг юм хоёр хүний шарх хоорондоо нэгэндээ тааралдаал нэгэндээ нэг юм зөөлхөн нөгөө нэг шархан дээр нь учиргүй ингээд өрөндөө дайхгүй хон шиг зөөлөн энэ инхээр ингэдэг юм байна гэд тэрийг нь хүлээн зөвшөөрөд ингээд ойлгодог ч юм уу нэг тийм. Одоо би нэг юм би ингээд аль хэдийн broken wounded ингээд нэг юм хүн гэж өөрийгөө боддог байхгүй угаасаа. Тэгэл яг миний шарахтай нийцэх эсвэл бол төстэй ч юм уу одоо юу гэж тайлбарлах юм бэ? Надтай ингээд зогцох бас нэг broken хэсгийг л ингээд
ихтэйгэл уулзах хэрэгтэй юм шиг санагдаад байдээ. Тий. Би айгүй нэг чухал юм сурсан нь одоо энэ би байнга л бодож авдаг л да. Би нөгөө сошиал медиа дээр ингээл эмгтээчүүдийн ярьж байгаа юмыг харангуут ингээл жахан мин байх хэрэгтэй, хуваагчсан байх хэрэгтэй ч юм уу. Эсвэл айгүй ингээд broken болцсон одоо ингээд амар олон харилцаанаас ороод шархтаад survive хийгээд ингээд гарцсан эмгтээчүүд амар юм хатуу таф ийм хүүтэн чим шиг нэг тийм болчтой шүү дээ. Айгүй ингээд хүн амьдрал үзээд ингээд нухлуулаад зовлон үзэх хэрэг хүн ингээд нэг хүнд итгэл нь ер нь жахан ингээд хэцүү болцсон гэдэг ч юм уу. Нэг тийм хүмүүсийг харангуут надад юу бодогдсон бэ гэхээр яг хөө мэдээч хүн ингээд олон дахин үхээд олон дахин сэхээд ингээд тэр нэг амар хэцүү юмнаас юм гараад ирсэн дараа мэдээч хүн дахиж тийм юм одоо тийм heartbroken болохыг хүсэхгүй л аа л да. Тэрийг би айгүй сайн ойлгож байгаа. Гэхдээ би нэг ойлгосон юм юу гэхээр хүн ингээд хүнд олон удаа хууруудал ч юм эсвэл одоо хин нэг нь чамд амар сэтгэлээ ингээд нээжсэн чинь эсрэгээр тэр хүн давхар санаа агуулаад ингээд нэг ийм байвал мэдээс хамгийн муухай мэдрэмж бүр ингээд зүрх ингээд базалж өвдмөр муухай мэдрэмж аахгүй юу. А тэгтээ тэрний дараа хүн яадаг вэ гэхээр тэр одоо чамаа гимтээснэр гимтэл чиний нэг хэсэг болж ингэж одоо шейплүүлэхийг зөвшөөрöd өгдөг юм шинэ санагцах. Яагаад вэ гэхээр ингээд тийм олон ингээд хууралт үзсэн ч юм эсвэл тийм муухай одоо уруултыг мэдэрсэн хүмүүс хүнд юус итгэж чадхаа болчдөг. Айгүй юм бүх юмд ингээд сэжигтэй cynical ханддаг болчдөг байхгүй. Би ч яг тийм болоод байгаагаа харилцааны хооронд тиймэрхүү нэг тийм дандаа ардаа заавал ингээд юм бодцсон энэ хүн намайг хуурвал би яах вэ гэдэг ч юм эсвэл энэ харилцаа бүтгүүл яах вэ? Энэ хүн худлаа яриад байвал яах вэ гэх нэг тийм айгүй тийм болоод байгаагаа мэдэрсэн байхгүй. Тэгээ тэрийг анзаарсны дараа би өөртөө нэг амлалт өгөөд өгсөн нь юу вэ гэхээр хин нэг нь надад ингээд шудраг бус хандж байгаа, муухай хандж байгаа хин нэгэн хүнтэй би таарах юм бол тэрнээс би ингээд сурах ёстой юмаа сураад аваад явна. Ганцхан тэр хүнд би юу зөвшөөрөх вэ гэхээр би хин нэгэн дахиж итгэл, хин нэгэн сайхан сэтгэл гаргах, хүний мөн чанар, мэс чанар гэж юм байгаа шүү дээ. Тэр чанараа би хизээч гээхгүй дараагийн хүнд би тэр надад муухай хандсан тэр хүнээс олоод дараагийн хин нэгэн хүнд сайхан хандах тэр боломжоо би юусоо гээж болохгүй юм байна. Яагаад вэ гэхээр одоо нөгөө хүн ингээд нэг харилцаанаас нөгөө харилцаанд орохдоо ийм багаж өөрөд явж идэг байхгүй. Тэрний юу вэ гэхээр бид нар тэрийг туршлага гэж ярьдаг. Сайн ч юм дотор нь байгаа, муу ч юм байгаа. Өөрөөр хэлбэл одоо намайг ингэхэд хин нэгэн өвтгсөн шүү гэдэг тэр муухай дурсамжаа дараагийн харилцаар тэр чигээр аваад орчхоор би нөгөө хүндээ бүрэн дүүрэн итгэж чадахгүй, бүрэн дүүрэн өөрийгөө нээж чадахгүй, бүрэн дүүрэн өөрийгөө тэр дотор байгаа хүүхдийг харуулж чадахгүй ингээд хамгаалалт тавиад байгаа юм шиг надад мэдрэмж төрдөг байхгүй. Тэгээ би юу гэж утсан бэ гэхээр окей хин нэгэн яаж намайг гомдоож ч юм уу муухай хандаж ч юм эсвэл би тэр харилцаа стану агли болоод дуусч болно. А гэхдээ тэр харилцааг би тэндээс сурах юмаа сурчаад дараагийн хүнтэй би эхлэхдээ өөрийнхөө тэр дотор байгаа хүнийг яг мэдээж би ингээд тодорхой хэмжээ ихтгэл бүрлдээд тэр хүнтэй дасаад ирсэн дараа тэр хүний өөрийнхөө эмзэг талыг харуулна. Юу бас ингээд хамгийн байраад гүйчихгүй л дээ. Гэхдээ ингээд тэр хүнд итгэлийг алдна гэдэг бол айгүй ингээд хин нэг муу хүн чамаг муу хүн болгож хуурахыг зөвшөөрч чинь гэсэн үг. Тэгэхээр тэрийг бол тгийж зөвшөөрч болохгүй юм байна гэдэг нэг тийм дүгнэлтэнд л хүрчээ сууж байна. Энэ дээр нөгөө нэг таны өмнө асуусан асуултанд хариулахад болохоор бас ийм юм байна л да. Нөгөө өнгөрсөн ингээд хугацаанд ганц бие байх үе шатууд гэж бас байж тээ. Нөгөө 18-тай байхдаа ганц бие байхад ондоо тий. Одоо 28-тайгаа ганц бие байхаар чинь бас нэг нөгөө шал ондоо ингээд өөртөө дүгнэлт хийдэг ч юм уу бол айгу олон асуултуудыг олж авч яана л та. Тэгээ нөгөө ганц бие байх яг тэр чигээрээ ингээд урт хугацаанд ингээ ганц бие байх тусмаа бас илүү их олон хариултыг олж авч илүү их өөрийнхөө талаар нээдэг юм шиг надад санагдсан. Тэгээ нөгөө нэг өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг өмнө хийсэн дээр болохоор би нөгөө нэг яхаараа хаан тайван байх юм. Тэгээд хүн болгонд мэдээж нөгөө сэтгэл санааны юм онцлогуд байгаа шүү дээ тий. Тэгээд би тэрийгээ ингээд яг байгаар нь хүлээж аваад
би өөрийгөө сайн хүн болохын тулд засах биш. Тэгтээ мэдээж хин нэгэнд хортойгоор одоо би надаа ингээд ийм нарциссистик зам байдаг болвол тэр нь тэгтээ ямар хэмжээнд байхаараа надаа ингээд болох юм тий. Мэдээж хүн болгонд байгаа. Зарим хүнийх амар их байдаг бол зарим хүнийх амар бага ч юм уу тий. Гэдэг ч юм уу гэдэг өөрийгөө таниад эхлэнгүүт ингээд ийм олон хариултыг авалж авдаг юм шиг санагдсан байхгүй. Тэгээд миний хувьд болохоор би ийм эрхчлөөтэй байх дуртай. Тэгээд энийг болохоор яаж ерөнхийдөө би ингэж мэдээлэл идэг байсан хэрнээсээ миний хамгийн том айдас юу юм бол гэд нэг бодож исэн хэдэн жилийн өмнө. Тэнгүүд надаа нөгөө Мадагаскар гэд хүүхэлдэйн кино байдаг штеп. Тэрэн дээр нөгөө амьтад чинь нөгөө нэг ширэнгэн ойноос музей руу биш нөгөө парк руу ингээд зөөвөрлөгдөхтөө ийм дөрвөлжин хайрцагын дотор ингээд ороодад яв зөөвөрлөгддөг штеп тий. Надаа яг тэр сцен орж ирсэн байхгүй юу. Тэгээ миний хамгийн том айдас нэг ийм хайрцагын дотор орох юм байна. Гэт хаашаач хөдөлж болохгүй. Ийм хайрцагын дотор тэр ширэнгэн ойноос тэр парк орох хүртэл надаа бүр тэр амьтад ингээд амар ингээд урт зам туулаад ингээд айгу хэцүү ингээд амьсгалж болохгүй болох. Тэр ингээд амар тэгэнгүүт тэгээд ингээд яг би ингээд нэг тэрийг мэдээд идэг байсан хэрнээсээ эрхчлөө гэдэг нь амар олон янзын эрхчлөө байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг надад нэг юм сонголт байх тусмаа би айгүй юм эрхчлөө даад жаргалтай. Гэхдээ тэрний сонголт их байх тусмаа гэдэг нь болохоор эрхчлөөтэй маань холбоотой байхгүй юу? Заавал одоо нэг ингэх ёстой гээл нэг тэгээд байх биш. Харилцааны хувьд тий ингээд нэг юм заавал би тэр үнийг тэгин эсвэл баригдмал байхгүй заавал тийм баригдмал байхгүй. За тэгээд ирэнгүүт аюу жоохон тодорхой болж эхэлж байгаа юм шиг хин нэгэн намайг зүгээр дураар нь байлгадаг хүнтэй би ингээд хамт байж болох гээд байгаа байхгүй. Тэр бол миний үнэт зүйл юм байна. Тэрийг маань хүлээн зөвшөөрдөг байх юм бол ерөнхийдөө баг айгүй олон юм шийдэгдчих юм байна гэж би бодсон байхгүй. Надад наачин биш үү? Айгүй үний юм шиг мөртлөө бодит амьдралаа хэрэгжих боломжтой юу гэдэг дээр би бас айгүй ингэ бодоод байна л та. Яагаад вэ гэхээр би хоёр имийг хэлмээр байна. Нэг юм нь одоо жишээлбэл миний нэг ганц би ингээл урт хугацаанд байхдаа нэг юм сурсан айгүй бас нэг чухал юм юу вэ гэхээр ганц би байхад бүх юм амар менежбл санагддаг. Ингээл хүмүүс ингээл нөгөө салсны дараа ингээл нөгөө хийрлэн хийнэ тэрэ гээл хэвээр би одоо идэрсэн хэвээр харилцаанд орсон мөрсөн гээл бодоол явж идэг байхгүй. Тэгэл яг дараагийнхаа харилцаанд ороод яг өмнөх шиг асуудалтай нүүр тулан өө shit дахиад би яг ингээл яг адилхан асуудалтай яг адилхан одоо ийм юмтай нүүр тулаад эхлэх хүртлэх хүн ингээд яг өөрийгөө болчлоо гэж боддог. Тэгэл дараагийн харилцаар ороод дахиад нэг хүнтэй зөрчил үүсэл ингэнгүүт яг өмнөх харилцаанд дээр үүсчихсэн алдаа ч юм уу асуудал ч юм уу тэр юмгээ ингээд нүүр тулж байгаа олж харах мөч хамгийн аглий заяа. Би одоо жишээлбэл тийм юмдаа parent одоо жишээлбэл адилхан тийм зүг тогтолтой аяг таарч байгаа хгүй. Яг одоо миний гол олж авчаад байгаа юм би яг тийм юмтай нүүр тулаад байгаагаа анзаараад за би яг энэ удаа энэ одоо энэ нөхцөл байдал өмнөх шигээгээр юусэн ингэж нөгөө нэг хуучин дадсан шигээр хандл хийхгүй өөр гэдэг тийм сонголтыг өөртөө өгөх хэмжээний л болцоод байна л да. Яг арай жахан юу дэвшилттэй. Хоёрдугаарт чиний ихтер би одоо ингэж чи өөрийнхөө намайг өөрөх одоо даагаар мань л байлгачих хүнтэй ингээд нөгөө нэг байвал би болох гээд нэг тэгж штэ тий. Тэгэнгүүт тэгж одоо таажгарам. Энийг одоо яаж хэмрээ яг тийм одоо боди хоёр шал өөр хоёр одоо орчин нөхцөлд өссөн амьдралын ертөнцийг харах өнцгтэй хоёр хүн нэг нэгээ яг ингээ байгаагаар нь хүлээж авахд чиний бодлоор амар их нөгөө хүчин чармал зарцуулах ингэж нөгөө effort гаргах хэрэгтэй болов уу эсвэл чи зүгээр л ингээ naturally тэгээд зөгцөөд явчих хүн байна гэдэгт итгэж гин үү? Яадаг бол хэрвээ тэр хүн хичээгээд байх юм бол би шууд ингээд сонирхлоо алдчихдаг. Тэгээ миний ингээд нэг айгүй нэг тийм хэцүү юм шиг олоход одоо нэг тиймэрхүү зан гээд бас тийм. Би natural тийм хүн байгаа гэдэгт итгэдэг.
би тэр хүнтэйгээ таарна л гэж боддог хизээний өдөр. Болохгүй юмыг ингээд болох гээд ингээд хичээх тусам амар утга учраа алдаж эхэлдэг юм шиг. Яа тэгэхээр тэр хүнд би ямар мэдрэмж төрж байгаа бол гэдгийг ерөөс би мэдэхгүй шүү дээ. Тэр хүн юу ч хэлж магадгүй. Гэхдээ тэр хүн ингээд үнэхээр ингээд хүрхийн амтан болох гээд хичээгээд байна уу? Тэгээд ингээд дургу юмаа хийж ихэд тэр хүн ингээд одоо тэр харилцааг болгохын тулд өөрийнхөө тэр хүн дургу юмаа хийж эхлэх үед шууд ингээд хурцдаг байхгүй би. Өө гэд явсан дээрээ. Тэнгүүд би яг миний хувь хүний онцлог гэх юм уу? Нөгөө хүнийхээ ингээд амар юм өөрийнхөө биш байгааг харах нь надад өөрөө бас айгүй муухай байхгүй юу? Тэр хүнийгээ бас би өөрийнхөө байгаасаа л гэж хүснэ. Тэнгүүд бас тэгвэл таны хэлсэн дээр чинь бас хариулах юм бол ийм юм шиг санагдсан. Ганцаараа байсаар байгаад ч юм уу нөгөө нэг бүх юм manageable. Миний сэтгэл санаа, миний ингээд бүх юм ингээд надаас хамааралтай байгаад штэ тий. Тийм болохоор ч юм уу ингээд бүх юмыг гартаа авах гэж хичээгээд идэг юм шиг. Нэг контролдох гэх юм уу? Асуудал гарч ирэхэд би шийдвэрлэх ёстой юм шиг. Тэгээд нөгөө хүнийгээ бас хитрхи байхгүй юм шиг болгочдөг. Тэр бас айгүй буруу юм шиг аа. Тэр хүнээс ямар ч гайхалтай хариу үйлдэл, ямар ч гайхалтай зүгээр л нэг үг гарч ирээд миний бодлыг ингээд бүр өөрчлөх боломжтой бас. Тэгээ нөгөө асуудал гарч ирэхэд би ямар ч байсан би байсан бол ганцаараа байсан бол ингэж шийдвэрлэх юм байна да гэдэг ч юм уу тэр бодол төрж болно. Тэгтээ нөгөө хүнийгээ үйлдэл хийх, үг хэлэх тэр спейсийг өгөх. Түүний ганцаараа байсаар байгаад ч юм уу ингэ нэг юм жоохон төрүүлж яах гээд байдаг юм шиг санагдсан, анзаарчихсан. Би нэг юм шиг. Чиний саяны хариултан дээр нэг юм надад бас байдаг төстөө нэг зан чанарыг анзаарч харсан нь юу вэ гэхээр яг би нэг жоохон би амар therapeutic language хэлээд байгаа ойлгож байгаа чамд айгу онлайн санагдаж магадгүй би ер нь би амар юу хийж байгаа шүү. Таны ингээд яг онлайн юмнууд ярих үед чинь би бол бүр амар enjoy хийдэг шүү. Avoidant attachment styleтай хүн байхгүй юу? Ер нь юмнаас жах avoid хийдэг. Хөө ингээл над руу ингээл чаргууцалтаад ингээл улам дотносох гал ингээл байн хэмбичээл ингээд хахаар би буцаагаад ингээд гидээчдэг хүн байхгүй юу? Над руу хүн ингээд нөгөө нойтой хамаашаа байгаад хахаар гэхдээ миний сурсан нэг зүйл байна шүү дээ. Avoidant байгаагийн бүр цавын цаад шалтгаан нь ерөнхийдөө хаягдаж орхигдох хоос айж байгаа. Тэгээд дотносчих юм бол хэзээ нэгэн цагт хаягдана гэдэг тийм айцаас болоод хүн дотн харилцаанд зорж чадахгүй ингээд зүхтаад явдаг байхгүй юу? Тэг хүн ингээд дотносыг гэдэг алхмыг төрүүлж хийнгүүт нь зүхтдаг. Тийм одоо ийм эрүүл биш юу баахгүй харилцааны хэв маяг байгаа байхгүй юу? Тэгээд би энийг анзаарсан сууж засах гэдэг айгу хичээгээд байгаа. Тэгээд өмнө нь болохоор sabotage ингэж хэлдэг тий бас sabotage хийн яг уу тий. Тэгээд би одоо жишээлбэл өмнө нь эрэгтэй хүн ингээд надад ингээд илүү их ингээд хүчин чармаалт гаргаад намайг ойлгох эсвэл надад цаг зав гаргах гингүүт биш буцаагаад ингээд хүүтэй хөндөө болоод жаахан ингээд зайгаа авч эхэлдэг байсан бодож байгаа байхгүй. Одоо би энийг яагаад өөрчилж эхэлж байгаа гэхээр яг хитрхи их ингэж нөгөө нэг өөрийнхөө хэл хязгаараас давуулаад бүр яг нэг хүн болох гээд байгаа юм шиг ингэж нөгөө нэг too much дотносох нэг бас нэг юм эрүүл биш юм маяг бол мэдээж эрүүл биш те. Одоо хүмүүс ингээл бараг л хоёр хүнийг болно гэж ярьдаг нь яг үнэхээр амар мохоо юм токсик харилцаа заяа. Хизээч тийм байхгүй. Энэ хоёр тустай хүн бол өөр гэсэн хэл хязгаар дотроо нөгөө хүнээ хайрлах тухай асуудал байгаа байхгүй юу? Гэтэл би болохоор мэдээж токсик харилцаа байгаа. Гэтэ эрүүл одоо сэтгэл зүй хэв маягтай эрүүл хүн харилцаанд орохын тулд дотносох хэрэгцээ заавал байгаа. Тэрийг би олонгоо түлхээд байдаг байхгүй юу? Одоо болохоор би тэххгүйгээр за энэ хүнээс энэ хүн яг надтай үнэхээр яг ингээд дотн харилцаанд орох гээд намайг таньж мэдэх гээд ингээд байгаа бол би зогтохгүй. Би буцаага тэрийг reciprocate хийж ярьдэрсэн яг нөгөө тэр хүн надад ямар хайр халамж үзүүлж байна. Би буцаага тэр хайр халамжийг бас үзүүлэх ёстой. Тэр хүнийг ойлгох ёстой. Одоо би энэ харилцаа нэг stay хийх ёстой.
яагаад гэхээр би угаасаа ингээд өөрийгөө жах ингээд өөрчилж байгаа эрүүл харилцааны хэв маяг үүсгэж хичээж байгаа учраас энэ тохиолдолд гэдэг нэг тийм ойлголтыг бол ойлгочод байгаа. Яг зарим тохиолдолд зүхтна гэдэг бол бас сайн тохио биш. Ялангуяа тэр харилцаа safe, аюулгүй, эрүүл тэгээд нөгөө нэг хин хинийхээ хил газарыг давж гараагүй байгаа тохиолдолд хүн надад approach хийж явахд би зүхтна гэдэг бол надад асуудал байна гэсэн үг байгаа даа байхгүй юу. Тийм болохоор тэр нөгөө заримдаа дотносох гэсэн алхам нь үнэхээр эрүүл харилцааны үед байх ёстой дотносол уу аль эсвэл хитрхи нэгээ ингэж контролох гэсэн ч юм уу хяналтандаа байлгах эсвэл бүр too much дотносоо тэргүүний бүр ингээ хил газарыг байхгүй болтол ингэж нөгөө blur хийх гэж ингэж нөгөө чи бол би бол чи гэдэг шиг тийм сонин хүмүүс болоод баг чи миний бүх ертөнц би чиний бүх ертөнц гэж нэг тийм тэр бол арай л надаа яам хитрхи эрүүл биш санагдаад байна. Харилцаа ерөнхийдөө бас хитрхийх амар юм трейдинг хэв шинжээд ингэж хилжээд байгаа юм шиг гэтэл нөгөө нэг инх тайван харилцаа болвол надад нэг юм нөгөө kindness тэ гэдэг дээр айгүй их тогтох юм шиг санагддیں۔ Зүгээр тэр бүх одоо benefit энэ дээрээ ч юм уу одоо бас хитрхи их нөгөө математик бодоод байхгүйгээр зүгээр л нэг юм kind байх, хүн нөгөө нэг хүн байх гэдгийг санах. Тэгэл ер нь айгүй болчих юм шиг санагдаад байдیں۔ Тэгэд ихэн бодуулаад одоо яах уу гэдэг харилцаа бол ер нь бол цаашдаа явахгүй байх гэж боддог. Тэгээд яг нөгөө нэг өмнө таны хэлсэнтэй бас холбоотой тэр нөгөө эмэгтэй хүн чинь өөрөө мөнгө олох боломжтой болоод ирж гин. Тэгээ нөгөө нэг эмэгтэй хүн би болохоор бас тэгж боддог. Санхүү мөнгө эмэгтэй хүнд эрхчлөлөө өгдөг гэж боддог. Тэгээд нөгөө нэг тэр эрхчлөлөөг би яаж ашиглах вэ гэж бодохоор би айгүй гой өөртөө сонголтууд өгөх юм байна. Тэгээ нөгөө нэг тгийх тусмаараа л би нөгөө нэг хамгийн надад тохирох боломжтой тэр хүнтэйг л би таарахыг хүснэ гэж бодож байгаа хгүй тэгтэл. Тийм. Тэгээ тэр нөгөө нэг attachment the avoidant attachment таг та хэлсэн шүү дээ. Эсвэргээрээ одоо нөгөө нэг ингэж бас болох уу? Таны одоо avoid иймэрхүү ингээд юм байна гэдгийг чинь хүн нэгэн залуу ажиглаад мэдсэн. Тэгтээ тэр хүний зүгээр туйлын зорилго нь зүгээр таны дэргэд байх. Тэгээд таны энэ avoidant attachment гэдгийг чинь анзаарчингуудаа зулаа ийм юм байна. Тэгвэл би энэн дээр нь би илүү их энэ хүнд одоо итгэл өгөх хэрэгтэй юм байна. Зулаа ийм ч гэсэндээ надад тэр нь хамаагүй. Би ингээд энэ хүнтэй л хамт байх нь чухал гингүүтээ тэр чинь ингээл гоё зөв залаад л те эсвэл бол ийм юм чинь тэгвэл би одоо зулаад илүү айцгүй байх мэдрэмж төрүүлэх дээрээ би ажиллах хэрэгтэй байна гэл тэгэл тэр үйлдэлүүдээ ингэж бодолцож хийж мийгээл тийм хүнтэй тааруул яах вэ? Яг нөгөө hallmark relationship гэдэг шиг нөгөө мөрөөдлийн хан хүчин тэрл байх л да мэдээж тийм хүн тааруул би талархалтайгаар хүлээж аавна. Би одоо тэр итгэхгүй тал дээр гэхээс илүү надад би яг юу гэж боддог гэхээр эсвэл таарсан уу? Хин нэг юм хүн. Одоо нэг юм байх. Миний ойлголтоор бол мэдээж тийм хүн байвал үнэхээр сайхан. Би бол тэрийг хүлээж аавна. Гэхдээ одоо жишээл юм байхгүй. Хин нэг намайг ингээл авраал бүх юм дээр намайг тайтгаруулаад тайвшруулаад ингээд байвал би ер нь бол нэг юм хохирогч ч юм эсвэл хин нэгнэр авруулаад авах тийм хүн болчих юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Би тодорхой хэмжээний өөрийнхөө хийх ёстой ажлыг хийх ёстой. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд би өөрийгөө тайвшруулад өөрийгөө аргадаад бүр чадахгүй тохиолдолд мэдээж хин нэг намайг
тэгээд тайлбарлаад өгвөл why not? Үнэхээр сайхан. Гэхдээ би нөгөө нэг юм надад одоо нэг бодогддог юм юу гэхээр хүн бусдаар ингээд нөгөө нэг авруулаад байх тусам тэрнтэй дагаж юу явдаг гэхээр одоо би хин нэгэнд хариуцлагаа өөрүүлээд байх тусам тэр хүнд бас тодорхой хэмжээний эрх мэдэл очиод идэг байхгүй. Өөрөөр хэлбэл одоо шилбэл хин нэгнээр авруулах тусам би улам бүр сул дорой болоод ингээл байхад юм шиг санагдаад. Тэгэхээр нөгөө нэг энд ийм балансыг нь барих хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Зарим тохиолдолд би энийг би бол өөрөө давж гарах хэвээр. Зарим зүйлсийг ойлгох хэвээр. Яагаад гэвэл хүн үнэхээр ингээд нөгөө шалдаа буугаад бүр үнэхээр нэрээ хамгийн муу мухай юм хараад тэрнийг ингээд нүүр тулаад хамт сууж зарим зүйлийг сурдаг байхгүй. Тэрийг хинч чам зааж өгөхгүй. Хинээр ч хэлүүлээ чи тэрийг ойлгохгүй. Заавал өөрөө туулж зарим юмыг бүр нөгөө ясандаа мэдэрчээж хичээлээ сурдаг байхгүй яг үнэ хэлэхэд. Чам тэрийг хин нэг нь өмнө нь аав ээж чинь, найз нөхд чинь, багш чинь, хайртай хүн чинь хэлээ чи тэрийг ойлгохгүй. Тэрийг нөгөө заах боломжгүй хичээл. Чи тэрийг өөрөө биеэрээ туулж зарим юмыг үнэхээр ойлгож авдаг гэдэгтээ би үнэхээр санал нийлсэн. Тэгэхээр зарим зүйлсийг бол би үнэхээр ингээд биеэрээ туулж мэдэрчиж давж гарч цаана тэрийг ойлгох юм бай. Тийм тохиолдолд би өөрөө тэрийг менеж хийхийг илүүчүүднэ. Зарим тохиолдолд үнэхээр би ингээд за энэ миний limitation би энэ үнэхээр энэний сан гарч чадахгүй гэж байгаа тохиолдолд миний хайртай хүн надад тусламж үзүүлээд намайг reassure хийгээд ингүүл би үнэхээр баярлна. Тэгэхээр энэ хооронд юм балансыг нь барих хэрэгтэй юм шиг надад санагдсан. Та ер нь юуны төлөө хүнтэй хамт байх вэ? Эрэгтэй хүнтэй. Яагаад эрэгтэй хүнтэй хамт байхыг сонгох вэ? Хэрвээ ганцаараа байх, эрэгтэй хүнтэй хамт байх. Гэхдээ та болохоор нөгөө мэдээж ганцаараа үрд байгаад байхгүй хин нэгэнтэй хамт байхыг би илүүд үзнэ гэж хэлсэн шүү дээ, тий? Яагаад та тэрийг сонгох вэ? Сонгож байна? Нэг юм үгэнд би айгуу дуртай. Anne Hathaway гэдэг нөгөө нэг Prada өмссөн шулмын кинонд тоглодог голдрын хүүхэн маш тэр эмэгтэй нэг юм ярилцлага өгсөн байсан байхгүй. Тэгээ нөхөртөөгөө үсгтэй харилцааныхаа талаагаар ингэж хэлсэн чинь ганцаараа би ганцаараа байхдаа бүтэн заяа. Бүтэн хүн байгаараа л би бүтэн. Гэхдээ би хоёулаа байхдаа more гэж ярьж байгаа байхгүй. Илүү гэж ярьж байгаа. Тэр нь юу хэлээд байна гэхээр хүмүүс харилцаанд орохдоо бидний алддаг нэг юм юу гэхээр би энэ за энийхээ ханийг олж ижил би бүтэн болох гэдэг гэдэг сэтгүүгээр юмд айгу ханддаг. Өөрөөр хэлбэл хин нэг намайг дүүрхээ хүлээгдэдэг гэсэн үг. Би бол тэгж харилцаанд орохыг хүсэхээ болсон. Би одоо ганцаараа байхдаа ч гэсэн айгу ингээд миний хамгийн сайн чаддаг юм бол баг ганцаараа байх. Би өөрөө ингээд ганцаараа байхдаа үргэлж бүтэн эрүүл гэдгээ мэдэрдэг. Ямар тохиолдолд би эрэгтэй хүний сонгох вэ гэхээр хоёулаа байгаад илүү more хоёулаа нэгний амьдралыг enrich баян болгоод илүү гоё болгож байгаа тохиолдолд бол би мэдээж тэр харилцаанд үнэхээр орно. Гэхдээ би хэзээч ингээд нөгөө хин нэгнийхээ дутуу саяг дүүрэх гэж байгаа юм шиг эсвэл тал эмийг нөхж орлох гэж байгаа юм шиг тийм байр сууриас харилцаанд орохгүй. Өөрөөр хэлбэл чи намайг дүүргэн бид тэр хоёулаа л хувь хүн дээр хоёулаа л ингээ өөрийн гэсэн алдаатай оноотой энд сэтгэл хангалуун тайван сайхан байгаа. Гэхдээ бид тэр хамт тавил бүр илүү гоё байна. Тэр хүний миний амьдралаас явчих юм бол харамсалтай. Гэхдээ тэглээгээд би ингээд нэг тийм юмаа алдсан юм шиг нэг тийм хоосорсон хүн болохгүй. Би ганцаараа байхдаа ч гэсэн аз жаргалтай байж чадна. Тэр нь миний одоо харилцаанд ороходоо юу гэх юм одоо би тийм байдлаар харилцаанд ханддаг болж эхэлж байгаа. Чиний хувьд юу вэ? Нөгөө нэг харж үзсэн миний хувьд болохоор би бол яг сэтгэл санааны тайтгаруулын төлөө гэх юм болов нөгөө аз жаргал тайван байдал тэгэд яг хаана би ингээд тайтгардаг юм гэхээр яг одоогийн байдлаар болохоор яг хүүхэд нас руугаа очиод байгаа байхгүй юу нөгөө өвөө эмээ дээр өссөн болохоор өвөө эмээ хоёр ажиллаа тарж ирээл би хичээлээ тарж ирээл эмээ хоолоо хийгээл хоолоо аяглал гурлаа сайхан хоолоо идээл тэгээл ингээд тэр нэг миний бага насандаа өнгөрүүлсэн нэг юм амьдрал байдаг. Тэр бол ингээд миний хамгийн дулаахан хамгийн гоё хүүхэд насаараа ингээд байсан ямар ч айдасгүй юу ч бодох хэрэггүй хамгийн аз жаргалтай мөч байхгүй би яг тэрийгэ эргээд авах гээд байгаа юм шиг санагддаг. Тэгээд
миний хариулт болохоор яг л хамтдаа ажиллаа хийгээл тэгтээ тэр нь тэгэл ингээл ажиллаа тарж ирээл сайхан би хоолоо хийдэггүй бол тэр хоолоо хийдэг. Тэгээд хамтдаа хийсэн хоолоо хувааж идэл унтаал тэгэл амьдрал бол яг надаа ингээл өглөөний цайнаас оройн хоол хүртэлх хооронд л үргэлжилж байгаа нэг 24 цаг. Тэрийг хэрхэн ад жаргалтай өнгөрүүлэх юм. Тэгээд нэг тэрхэн цаг хугацаа мөчийг л ингээд нэг юм хамтдаа хийх партнер гэх юм уу хин нэгэн. Тэрээс тэрийг л эрэлхийлээд байгаа юм шиг надад санагдтыг нэг юм яагаад тэгэхээр тийм. Тэгээ тэрийгэ бодохоор яагаад юм гэхээр юм тайтгарл юм шиг. Тэгэхэд л би болчих юм шиг. Тэгээд л байхад би ингээд үхэхтэй ийм харамсахгүй юм шиг. Тэгчихгүй явдаа гэж бодохгүй юм шиг санагддаг шүү дээ. Тийм. Зөв. Тэгтээ мэдээж амьдралын чанар ингээл өөрчлөгдөж байна. Бид нар ч ингээл өөрсдөө хөгжихийн хэрээр те дэлхийн ингээл хөгжихийн хэрээр бид нар ч ихсэн хөгжиж байна. Амьдралын чанар гэдэг юм чинь ингээл ихсэх тусам бидний амьдралд хэрэгцээтэй зүйлсийн чанар, хэрэгцээтэй зүйлсийн сонголтууд их болж байна. Тэгээ мэдээж тэр болгонд ингээд хүрэх бас нэг юм хүсэл байна л да. Одоо нэм хувь хүний адын хүсэл гэх юм уу одоо тэр тав тух. Тийм. Тэг яг нь нэрийн ширийн юмнууд ингээ яриул мэдээж тэр тав тухыг бүрдүүлэхэд юу байх юм гэдэг тэр дахиад ярих хэрэг гарах бах. Тэгтээ зүгээр юм асар юм бүдэгхэн зураглал бол яг тийм. Тэгээд нөгөө яг ялгуун яг яахаараа дуртай байдیں۔ Гэдэг дээр бас одоо надад ганцаараа байхдаа ингээд олж авсан юмнууд. Тэгээ нөгөө өмнө ингээд уулзж исэн ч юм уу харилцаанд байсан партнеруудаа ч юм уу ингээд бодоод үзэхэр тэр нөхөр тэгээд тах надад таалагдахгүй байсан. Би тэр хүнээс тийм юм хүсээд би тэрийг авч чадаагүй гэдэг айгу өнгөрсөн олон харилцаа байхгүй хэрнээсээ нөгөө байсан харилцаанууд дээрээ айгу сайн бие даалтаа айгу сайн хийсэн гэх юм уу. Тийм тэгээд тийм болохоор одоо эргээд яг нэг хариултуудаа болоод тавцсан болохоор надад дараагийнхаа ингээд даалгаврыг хийхэд ч юм уу дараагийнхаа хин нэгнтэй уулзахад хариулт нь тодорхой болцсон болохоор айгу амар гэх юм уу одоо би хэнийг хайгаад байгаа ч юм уу би хинтэй хамт байвал одоо тайван тухтай сайхан байх юм гэдг нь айгу тодорхой байдаг гэх юм уу. Тэнгүүт ингээд хин нэгэндээ ингээд танилцаад хин нэг над руу approach хийнгүүт ингээд чи бол биш байна гэдгийг айгу хурдан мэдэрчдэг. Тэгээд тэр хүнээ ч цагийг өргөх дурггүй өөрийнхөө ч цагийг өргөх дурггүй айгу тодорхой ингэж хэлждэг. Тэгээ одоо жишээ нь болохоор хин нэг ингээд миний ингээд дэргэд байгаа хүн надаар ингээд амар гоё proud болоход айгу дуртай. Одоо ингээд одоо яасан тэгдэг ингэдэг гэл миний талаар яриа л да. Гэхдээ тэр нь амар том амжилт байгаа л бүү штэ. Зүгээр ингээл нэг юм жижигхэн нөгөө нэг үйлдэлүүдийн маань ингээд ярихад ч юм уу тэрийг ингээл ийм жинхнээсээ ийм бахархаж ярихад ч юм уу айгүй юм дуртай байсан байдгийн биш үү би чинь гэдэг ч юм уу. Ийм жижиг сэтгэхтэй айгүй нэг юм selfish ч юм уу байж магадгүй. Гэхдээ яг л би өөрөө яавал хаанаас жаргалтай байх гэдэг нь яавал би юу мэдэрхээрээ гоё байх гэдэг нь. Тэгээд тэрийг л хайдаг гэх юм уу. Ер нь бол хин нэг нь одоо чамайг айгүй юм нандагнж тэр харилцааг миний дэргэд энэ хүн байгаа нь ямар азтай байх юм уу те. Ийм хүн намайг сонгосон нэрэ гэд ингээд нэг тийм бахархаж бодно гэдэг чинь. Тэгтээ бас эргүүлээд тийм нөгөө нэг би ч ихсэн бас нөгөө хүнээ тэгж бодвол тэр чинь ингээл амар гоё тий. Тэгээд тэр чинь угаасаа нэг юм харилцааны юм үе шатууд гэж байдаг чинь. Эхний 2 жил бол honeymoon stage гэл. Тэгтээ эргээд тэрийг бол ингээд амар басаж болохгүй юм шиг. Үрдийн ингээл attraction гэж бол байхгүй баг. Тэр нөгөө нэг эхний 1 жил ээ нүү 6 сар ээ нүү 2 жил ээ нүү тэр нэг хугацааг өстө сул тавиал тэ
ягаан шилээ зүгэл бүх юмыг үзэсгэлэнтэй болгож хараад л гэл амар гоё нэг үе яддаг шүү дээ. Тэгээд тэрэнд бол ерөөсөө лимит тавьж болохгүй юм шиг санагддаг ёстой. Яаж солиормоор вэ? Яаж галзуурмаар вэ? Үхтэл хийгээд тэрнээс хоошоо нөгөө нэг амьдрал гэдэг чинь ингээл бид нар чинь нөгөө нэг хүүхдийн сургалтын төлбөр гэж хэлнэ үсттэй. Тэгээл нөгөө нэг хариуцлагууд хамтдаа үүрж эхлээл те. Тэгээл тэр чинь ингээд даалгавар биелүүлж team work, team болоод эхэлдэг юм шиг санагддаг байхгүй. Тэгээд за нөгөө өрөөгөө ингээл хариуцлагуудаа хамтдаа үүрээл нэг баг болоод эхэлж штэ те. Тэгээ нөгөө нэг өмнөх тэр honeymoon хэсгийгээ 6 сарын мөн 1 жил юм уу тэр хугацаагаа хангалттай галзууртлаа нэгэндээ дурлаад тэгсэн болвол үлдсэн хугацаанда эргээд тэр дурсамжуудаа яриа л хоорондоо. Тэгтээ тэр чинь нэг дор бүгдийг ярихгүй штэ. Тэрнгүүрээ эргээд бас ингээд нөгөө нэг юм attraction гэдэг юм ингээд хооллоод утга учир бүх юм ингээд нэг юм жижигхэн юмн дээр ч ихсэн утга учир өгч чаддаг байх юм бол тэр чинь эргээд 10 жилийн дараа нэг сөхөж ярахад хүртэл яг тухайн үед мэдрэгдэжсэн мэдрэмжээ ингээд keep хийцэн. Тэгээд нөгөө нэг одоо тэр үнийг эргээд харах те. Тийштэй энэ хүн чинь надад тэр мэдрэмжийг өгсөн хүн шүү дээ гэж тэрийг ойлгоод тэгээ нөгөө нэг тэр хүнийг эргээд appreciate хийж эхлэх. Тэгээ нөгөө нэг харилцаагаа эргээд appreciate хийж эхлэх. Тэгээд тэр бол ингээл нэг юм харилцаа урт хугацаанд survive хийдэг юм шиг санагддаг. Гэх юм уу? Би нөгөө дээр чамд нэг санал болгосон номон дээр байсан нэг ишлэлийг аягүй бодоод байгаа. Тэр юу гэхээр trust гэж юу вэ, distrust гэж юу вэ гэдэг дээр нэг юм quote эсэхгүй. Trust гэдэг бол өөрийнхөө одоо нөгөө хамгийн vulnerable байдлыг тэр хүний өмнө ингээд тавиад тэр хүн ямар үйлдэл одоо тэр миний тэр эмзэг байдал сул дорой эсвэл shame хийдэг юмнуудыг би ингээд тэр хүний өмнө ингээд ил гаргаж тавингууд тэр хүн тэрийг одоо мэдээд ямар алхам хийх вэ гэдэг одоо би ингээд тэр хүний бүхэлд нь өгж за миний сул тал, миний эмзэг тал, миний shame хийдэг юм энэ шүү гэд ингээд хэлэхэд тэр хүн яаж үйлдэл хийж гэн хариу үйлдэл хийж гэн. Окей. Тэгэхээр тэр бол миний trust байгаа байхгүй. Distrust гэж юу вэ гэдэг дээр ингэсэн байсан. Надад чухал юм энэ хүнд бол одоо энэ хүнтэй байхад энэ нөхцөл байдалд байхад миний одоо чухалчилдаг юм хэзээч одоо аюул safe биш юм байна гэдэг мэдрэмж төрөөд явжингууд distrust буюу одоо бид тэр хүнд итгэл эхэлж шүү дээ. Надад ингээ айгу чухал, надад эмзэгд байдаг юмнууд бол энэ хүнтэй байхад safe биш юм байна гэх нэг юм сонио юм өгөнгөт тийм одоо аюултай нөхцөл байдал үүсчингүүт хүнд ингээд trust гэдэг юм үүсэхгүйгээд бодчихсан аахгүй. Тэгэхээр би боддیں۔ Одоо ингээд миний одоо хамгийн зоригтой алхмууд юу вэ гэхээр би одоо юу зөв хийгээд яваад байгаа юм болоо гэж бодсон чинь би өөрийнхөө юунаас ингээд ичдэг вэ гэдгээ айгуу ингээд ухамсарсан байхгүй. Хүнд ичиж явдаг юмнууд ялангуяа эмэгтэй хүний хувьд амар их shame тээж явдаг. Хамгийн муухан заяа тэр нь одоо жишээлбэл shame ичих ёсгүй юмнаас хүртэл бид нэг ичиж явдаг байгаа байхгүй эмэгтэй хүнийхээ хувьд. Чи бодолтой одоо жишээл ингээд сарын тэмдэг ирэхэд бид нар 10 жил тахтаа нэгнээс ингээд ариун цэврийн хэрэглэл асуухтаа хүртэл ингээл нуугаалдаал тэгэл өгөөл ингээл тэр чинь шэм байхгүй гэтэл яхаараа хүн ингээ байглаас эмхтэй хүн сарын тэмдэг хүүхэд боловсруулах хүүхэд нөхөрч хүн чадамжтай байгаа энэ илэрхийлж байгаа энэ сарын тэмдгээс ичиж байх хэвээр юм те эн чинь тэнгүүд бид нар ичээсгүй юмнасаа ичхэд ийм хүргээд идэг те би бодсохгүй миний шэм хийдэг юмнууд юу вэ гэж амар их бодсон чинь багын тэр нөгөө нэг гэрүүл ямар орчин ямар гэрүүл төрсөн ямар кондишн төссөн бэ гэдгээс би одоо хүртэл амар ичдэг юм байна. Тэгээ эмэгтэй хүний хувьд ичдэг юмнууд байд юм байна гэдэг. Одоо би өөр дөр ажиллаж байгаа юмнууд нөхөр энэ шеймтэйгээ ажиллаад одоо ягаад тэгэхээр энэ одоо миний юм ичдэг энэ ичгүүртэй байдал намайг амар олон юмнаас ингэж нөгөө нэг үйлдэл хийхээс ч юм уу өөрийнхөө байхаас бас заримдаа ингэж юу яадаг хязгаарлаад идэг юм санагдах байхгүй эцсэндээ гэх юм уу бандсандаа гэх юм уу энэ юмтайгаа айгуу сайн ажиллаж сурах хэрэгтэй байна. Тэгээ миний vulnerable юм бас надад байгаа. Ягаад тэгэхээр ингэхэд өвддөг шүү гэдгийг би одоо айгуу сайн мэддэг болсон.
Гэхдээ би энийгээ хүмүүст хэлэхээс айхгүй. Харин ч би энийг айгүй ингээд би ингэхэд өвддөг шүү, ингэхэд тухгүй байдаг шүү гэдгээ хэлээд тахад хэрвээ тэр хүн тэр одоо эмзэг газар мөн гიშгээд өвтгөөд авах юм бол би явах ёстой гэдэг ингээд мэддэг болсон. Тэгээд хамгийн чухал юм нь юу вэ гэхээр би хэрвээ суул талаа, эмзэг байдлаа, ичдэг юма хэлж гэн гэдэг бол би айсан ч гэсэн эцсэн ч гэсэн хэрвээ зүг гэж бодох юм бол айж байгаа юмаа хийхээс айхгүй юм байна гэдгийг аягүй сайн мэддэг болсон. Би чамд нууцаа хэлж гэн, эсвэл би чамд сул талаа дэлгэж гэн гэдэг нь за энд миний юм сул талаагаа шүү чи хамгаалах уу эсвэл энийг миний эсрэг зарим тохиолдолд weapon төсөг болгож ашиглах уу гэдгийг чинь би бас ингээд анзаарч байгаа. Хэрвээ чи намайг ингээд хамгийн миний сул дорой талыг за хамгаалдаг юм бахад ядаж тэрийг дэвсэг болгож ашиглахгүй байвал сайн. Хэрвээ тэгээд ах юм бол би өвдсөн ч гэсэн хамаагүй хэрвээ энэ харилцаас зөвхөн романтик харилцаа биш шүү дээ. Найз нөхдөй харилцаа, өөр бусад харилцаа байгаа шүү дээ. Би энийг орхиод явж чадсан шүү. Би яагаад тэгэхээр тийм одоо сэтгэлийн тэнхээтэй болцсон. Шүү гэд ингээд өөртөө хэлээ сууж байгаа. Тэгэхээр яг уу айсан ч гэсэн, цацагалцсан ч гэсэн тэргээ мэдээд тэгээд тэгсэн ч гэсэн ингээ үйлдэл хийгээд өөрийгөө хамгаалах юмнууд хийгээд явж чаддаг болсон доо бас аягаар бахархаад байгаа. Гэхдээ ингээл болчлоо доо гэж ботход дахиад нэг юм дээр бас ингээл айгаал гарч ичээл ингээл салгалаал айх юм ихтэл байна л да. Яг үнэ хэлэхэд шейм хийх юм стил их л байна л да. Гэхдээ тэр ирээрээ надад өөртөө ажиллах амар их юмнууд одоо ч бас байгаа юм байна да. Хүн ер нь болчлоо доо гэж утсан үедээ л болоог байд юм байна да. Тийм болохоор ингээл тасралтгүй өөртөөгөө ажиллаал тэг би бас ингээд айгүй бас ингээ хийж сурж байгаа. Гэхдээ дөнгөж эхлүүл сурж байгаа нэг юм өөрийнхөө хамгийн тухгүй мэдрэмжүүдтэй бүр ингээ хамт суугаад тэрийг мэдрээд бүтэн цагийн дурсчилтгоо салганаад ингээд тэрнтэйгээ ингээд ярилцах гэж айгүй хичээдэг болсон. Би тэрийг айгүй их ингээд энэ жил хит удаа хийсэн. Тэгээд хүн биш тэ ингээд тоглоом майнд гейм өөрийгөө хуурах юмнуудыг их хүртэл амар хийгээд байдаг. Заримдаа одоо жишээлбэл би өөрийгөө хүртэл хураад яваад байгаагаа олж хардаг байхгүй. Би ямар нэг юм үйлдэл хийхдээ цаана давхар нэг юм даалд одоо за тэр хүн тэгчих байх та гэдэг бодлыг цаанаа ингээд бүр цаанаа хадгалсан. Гэхдээ өөртөө бол арай өөр юм наанаа бол өөр юм ингээд итгүүлээ хүсэж байгаа ч юм уу. Өөргөө давхар ингээд хуурах гэдэг яваад байгаа нэг тим юмаа би олж хардаг болсон байхгүй. Тэгээ би сая хит хоногийн өмнө би бас айгүй ингээд юм таагүй anxious байхдаа ингээд миний хандл хийх арга нь meditation хийгээл тэмдэглэл бичээл эргцүүлэл ингээд бодож байгаа байхгүй юу. Тэгээд энэ бол ингээд нөгөө нэг emotion regulate хийж байгаа нэг эрүүл хэв маяг тийм үү. Зөв ингээд эрүүл байдлаар өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хандл хийж штэ. Гэхдээ энэний цаана давхар ямар нэг юмыг би хүлээж авах хэвээр нэг бодит үн байгаа. Тэр нь юу вэ гэхээр би энэ юмнуудыг хийх юм бол би тайвширна гэдэг хүлээлт цаана байгаа даа байхгүй юу. Одоо би ингээд бичээд медитейшн хийчих юм бол би тайвширна. Тэгэнгүүт би юу хүлээж авах хэвээр дараагийн нэг миний underline нэг юм юу гэхээр би эднэрийг хийсэн ч гэсэн тайвшрахгүй байж бас болно шүү гэдэг үнэн байгаа. Тэрийг би хүлээж авах хэвээр. Яагаад гэхээр зарим тохиолдолд би тэгээд ч тайвшрахгүй байж болно шүү дээ. Тэгэнгүүт зарим тохиолдолд хүмүүс ингээд амар disappointed болдог. Би уг нь энэ хийчих юм бол ингээд гоё л чин тайвширч гэж бодсон чи ингэсэнгүй гэд ингээд disappointed болдог байхгүй юу. Одоо миний дараагийн хүлээж авах хэвээр акшл одоо туйлын үнэн бол энийг хүлээж аваа одоо энэ бүхний хийгээд ч би энэний ард гарахгүй байх магадaltaй. Тэр тохиолдол яахаа гэхээр зөвхөн нэг биес бол тайвал ингээд тэргээ ингээд одоо мэдрээд дуустал мэдрээ сувхаас надад зүр ямар сонголттой байхгүй. Би ямар ч тэрнтэй яаж хийж байгаад нүүр тулна. Би зогтохгүй. Би өөрийнхөө хийж чадах юм хийлээ. Тэглээч одоо миний одоо сэтгэл хөдлөл дарагдахгүй бол одоо тэгэл ингээд сувхаас арахгүй. Гэхдээ тэр нь бол миний хувьд хамгийн их нөгөө нэг courage эр зориг аахгүй. Яг тэгээд бүтэхгүй байгаа юмыг хүчлэх шаардлага байхгүй. Зүгээр л ингээл тэр үед ингээл ягаад тэгэхээр сэтгэл хөдлөл чинь state буюу төлөв байдал байгаа байхгүй. Төлөв байдлыг чинь нэг төлөв байдал тодорхой хэмжээнд үргэлжлээд дуусна. Тэр нь ямар хугацаанд байх гэдгийг мэдгүй. Гэхдээ ямарчлаас нь дуусна. Тэгэхээр тэрийг дуусхыг хүлээгээл ингээл сууж байна. Энэ одоо мөнхөд үргэлжлэхгүй гэдэг нь ойлгомжтой. Тийм болохоор ингээл окей өвдөөл ингээл суугаад яхан мэдээж
хүн болгоны хүсэх юм биш л дээ. Өмнөдөө чи ингээл амар салгалаа ч юм эсвэл амар ингээл тохгүй байгаал ямар нэг юм ингээл ийм цээж давчтаа ч юм уу, бачимдаа ч юм уу ийм үед бол хүн тэрнээс гарахын тулд мэдээж юм хийн. Тэгтээ зарим тохиолдолд зүгээр юу ч хийхгүй байсан дээр юм шиг санагдав. Надад бол. Надад бас ингэж боддог юм байна шүү. Бид нар айгүй нөгөө нэг хитрхи их бодоод overthink гэдэг шүү дээ. Overthink хийгээд зарим зүйлийг бас жоохон хүндрүүлээд идэг юм шиг. Тийм тэгээд аль болох хөнгөн байх гэж хичээдэг юм. Нэх хүндрүүлээд байх юм бол ер нь хүндрээд байдаг юм шиг санагдтiin. Тэгээд энэ нь бас буруу ч гэж магадгүй. Аль болох хөнгөн байх гэж хичээдэг маань. Би бас тэгтээ нөгөө би өөрөө тэрэндээ дуртай байдаг. Би өмнөх харилцаанд байсан хүнээсээ ч гэсэн тэгж сонсч байсан. Тэгээд тэр нь намайг юм хөнгөн харагдуулдаг юм шиг байна лээ. Тэгээ одоо чи угаасаа л юм битээ ч юм уу те. Тэгтээ тэр нь болохоор надаа болохоор за чи биш юм байна л гэж бодогддог. Миний хамт байх ёстой хүн ч юм уу, миний хамт байх хүн чи биш юм байна гэж бодогдсон. Тэр хүн намайг миний талаар тэгж хэлэнгүүт. Юу гэж хэлэнгүүт чи хөнгөн гэдэг утгаар хэлэнгүүт үү? Тийм. Ямардваа нэг юм ингээл нэг хүндрүүлэх ингээл дурггүй. Тэгээл нэг жоохон хөнгөн тийм ингээл асуудал жоохон хөнгөн хандах юм уу. Тэгээд одоо яг нөгөө нэг мэдээж ингээ хүн болгон ч ингээд янз орч зулаач. Эмэгтэй хүн гингүүт эмэгтэй хүн болгон ч адилхан биш шүү дээ тий. Бид нар чи эмэгтэй хүн дундаа амар олон янз эмэгтэй яг адилхан эрэгтэй хүн ингээ бааш. Тэнгүүд яг үндэ би ингээ өөрийгөө бодохоор би жоохон геймер ахгүй юу? За, яаж? Ямар утгаараа? Тоглох гээд идэг. Би яг нөгөө нэг эрэгтэй хүн ингээд нэг тоглож байхдаа дуртай гэдэг. Эрэгтэй хүн ингээд юм плеер байдаг гэдэг та ярьсан шүү дээ тий. Тэнгүүд гэтээ хүн хүнээсээ л болох байх л та. Нөгөө хинтээ хамт байна гэдгээсээ болох байх. Тэгээд ерөнхийдөө би бас өөрөө энийг мэдээгүй байсан байхгүй юу? Би ингээд тоглоход идэм байх гэдгийгээ. Тэгээд би нэг хүнээс сонссон. Тэр хүн болохоор надад яг чи үнэхээр плеер юм байна. Чи зүгээр ингээд одоо тоглохоо болчих болох уу гэд хэсэг хугацааны дараа надад хэлж байгаа байхгүй юу? Тэр үед болохоор би нэрээ би тийм юм байна штэ. гэж одоо ойлгосон гэх юм уу. Тэгээ нүуний эрэгтэй хүнтэй чинь тоглоод байх тусам эрэгтэй хүн чинь намайг өрсөлдөгчөө гэж харах бас аюултай юм шиг. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг бас харилцаанаас суралцдаг юмнууд дээр болохоор би бас жоохон тийм нэг тэгээд идэг болохоор юм уу тийм эрэгтэй хүн мэдээж нэг өрсөлдөгч гэд хараад эхлэхээрээ миний нөгөө нэг авмаар байгаа юмнуудаа би өөр авч чадах болчиход байгаа байхгүй. Авмаар байдаг мэдрэмжүүдээ би өрсөлдөгч байснаар авч чадахгүй болчиход байдаг. Би ч нөгөө хайрлагдахыг, сул дорой байхыг, эмэгтэй хүн ингээд нэг юм зөөлөн энэ төр байхыг зүгээр л ингээд нэг юм эрхлэхийг ч юм уу ингээд хүсэж штэ тий. Тийм амар юм энгийн юмнууд хүсэж байгаа байхгүй юу? Тэгээ би тэрийг яад авч чадахгүй байгаа юм бэ гэсэн чи яг хариулт надад тэр болж таарах шиг болсон. Тэгтээ яг 100% ингээд өөр дээрээ шууд буруу өгөхгүйгээр цаанаасаа тэгээд идэг бол би тэгвэл хинтээ таарж болох юм тий. Ингээд мэдээ сонголт байгаа л илгүүдээ гэдэгт аюу ингээд итгэдэг байхгүй юу. Тэнгүүд за яг намайг ингээд ерөнхийдөө ингээд нэг юм тэгээд байгааг ойлгоцсон. Тэгтээ тэгэл яг ялгуу ингэдэг дээ гэ тэрийг хүлээн зөвшөөрөх үү. Тэгээ би өөрөө тэрийг бас хүлээн зөвшөөрж байгаа юм. Тэгээ намайг тэрийг байгаагаар маань хүлээн зөвшөөрөх үү. Тэнгүүт би болчих юм байна лээ.
тоглогоо болно гэсэн үг. Тий. Плеер, геймер нь байхаа болчих юм байна лээ. Oh God bless. Sorry. Тэрийг бүр яг нөгөө нэг анхныхаа харилцаан дээрээс эргэж буцаж очиж олж авч байгаа байхгүй. Яагаад би тэр хүнтэй ингэж болоод байсан юм бол? Тэгтээ тэр хүн бол ингэж нэг юм амар миний босод хүсдэг юмнууд тэр хүнд бүгдээрээ байсан юм уу гэлээгүй шүү дээ. Мэдээж тэгтэл би тэр хүнтэй ингэж бараг хамт байснаасаа ч илүү удаан хугацаанд хамт байж бас болох байсан юм шиг санагддаг байхгүй юу? Яалтчгүй асуудал гарсан учраас болсон. Тэр ингээд яг хамгийн чухал кор ингээд надад өгөөдсөн юмнууд нь юу эсэх гингүүт яав надтай ингээд өрсөлддөггүй л хүн байсан байхгүй. Зүгээр ингээд намаа ингээд жоон дээрээс нь харчдаг. Тэгсэн үг гэдэг. Тэгүүлээл ингээд тэнгөөд би тэгж чаад болчдөг. Тэр нэг юм амар амгалан байдал үүсгэждэг ч юм. Тэгээд надаа ерөнхийдөө хос relationship ингээл энэ тэрэ илүүтэйгэр нөгөө өөрийгөө таних амар чухал санагддаг тий. Яавал би тухтай байх гэдэг юм. Яавал би худлаа инехгүй жинхнээсээ инех юм. Тэгээ эргээд нөгөө нэг жинхнээсээ инех миний амар тайван байгаа байдал тэр байдал чи эргээд нөгөө хүнд чинь бас нэг юм таашаал өгöd шүү дээ тий. Тэгээд тэр чинь ингээл нэг юм тэр нөгөө нэг үнэн хариултуудаа олж авах тусмаа эргээд бид нэр үнэнгээсээ хариу үйлдэл үзүүлэх юм байна. Тих тусмаар харилцаа гэдэг чи өөрөө үнэн байх юм байна. Тэгээд хүн гэдэг чи ер нь ингээл юм үнний төлөө л явж идэг юм шиг. Санагддээ шүү дээ. Окей. Хоёлаа 2 цаг гар ярьсан байна шүү. За хоёлаа хэлэх юм бэ? Надад нэг одоо нэмж хэлээд байгаа маалга бит хоёртаа өөрийнхөө хэмжээнд ойлгох юм ойлгоод явж байгаа. Өөртөө талаар өөрсдийнхөө флоу буюу тэр алдаатай дутагдлаа талыг бас давхар мэдээд тэр нь тэгээ бас ингээд зохицох гээд, учрыг олох гээд бас ингээд явж байгаа юм шиг санагдлаа. Тэгтээ нөгөө яг хурууныхээ дахин давтагддгүй шиг бидний харилцаанаас олж авсан сургамжууд бас айгүй юм өөрмөц өөрийнхөө үн цэнийг шингээсэн тэгээд юм шиг санагдлаа. Одоо шүрэл би бодохгүй юу. Ялгууны олж авсан хичээл ялгуунд л ингээд айгүй сайн ажиллахаар ягаад тэгэхээр чи бол ялгуун дахин давтагдахгүй чамтай харилцаа үүссэн тэр ихтэй хүний харилцаа та хоёрын харилцаа бол ингээд цор ганцаагаа гэдэг утгаараа тэгэхээр нөгөө нэг харилцаа заавал одоо тийм байвал зөв тийм байвал буруу гэсэн юм бол юусоо байхгүй зөвхөн тэр хоёр хүний хооронд ажиллаж байгаа тохиолдолд тэр болон хамгийн зөв шийдэл болохоор би бас ингээд за харилцаа одоо хүнд ингээ хичээл заах гэж юм шүү л одоо ингүүл зөв ингүүл буруу гэсэн тийм томьёо бол байхгүй л дээ яг үнэ хэлэхэд тэр хоёр хүн хоорондоо уулзраа олж илээвэл тэгээд тэр харилцаа болж байгаа л гэсэн үг. Тэрийг гаднаас одоо жишээлбэл би ялгооны харилцааг наа чин ирүүл биш шүү дээ. Эсвэл та хоёр өстэй гоё нэг гэж хэлэхэд боломжгүй. Яг тэр хоёр хүний харилцаа яг юу болдгийг бид нар хажууд нь лаа бариад зогсож байгаагүй. Тэр хүн тархитлаганд орж байгаа учраас хизээч мэдэх боломжгүй л дээ. Тэрийг болохоор яг зүг та яг гоё хэллээ. Яг л нөгөө нэг би нөгөө өөрийнхөө шарахтай байгаа. Тэгээ би яг хин нэг нь миний шарахтай нийцэх тэр шарахыг л хайдаг гэдэг нь ерөөхдөө угаасаа л тэл би миний хувьд токсик биш юм таны хувьд токсик гэж болно шүү дээ тий. Тэгэхээр бид нар чинь нэг юм амар юм өөр хэмжүүртэй болохоор би тэгэхээр өөрийнхөө хэмжээнд надтай таарах миний хувьд токсик биш. Гэтэ тэр хүний хувьд бас токсик биш. Тэгээл бит хоёр хоорондоо токсик руу явж гинүү токсик орохгүй явж гинүү өөрсдийнхөө тарьсан имийг өөрсдөө аз жаргалтайгаар идээл те тэгээд явж байгаа. Тэгэл нэгээ хамгийн үнэн нэгээ хамгийн гэдэгт итгэх тэр нэг итгэл тэрнээс биш
би нэг хүнд хөөрхөн харагдаж болно, би нэг хүнд бас нэг царай муутай харагдаж болно шүү дээ. Гэхдээ тэр нөгөө хүнд ямар харагдах нь надад чухал биш. Нөгөө хүнтэйгээл нэгэндээ одоо тэрийг ингэж би болгох. Тэр утга учир гэж боддог болохоор та яг гоё. Ер нь бол гоё базаад дүгнэлт маягийн юм маш богинохон оновчтой гоё хэллээ. За тэгвэл чамаас нэг асуулт байна. За. Илүү дараагийн дугаар дээр юу ярих вэ? Тийм шүү дээ. Хоёлаа дараагийн дугаар дээр relationship гэж ярьсных эсвэл болцооны талаар ярих юм уу? Яг ямар өнцгөөс ярмаар байна? Одоо хоёлаа нөгөө Монгол охтууд шүү дээ. Охтуудаа Монгол бүсгүйчүүд өндөр. Тийм яг нөгөө нэг Австралид амьдарч байгаа. Австралч тэгээд ямар multicultural бэлээ. Тэгээ яг multicultural dating culture байд юм уу? Эсвэл dating experience тэрний талаар ярилцвал бас сонирхолтой юм болов. Тэгвэл энэ талаар хоёлаа дараагийнхаа дугаар дээр тэгээд шинэ оны хамгийн ихний дугаарыг ямар ч гэсэн хоёулаа биччихлээ. Тэгээд ер нь бол шүү дээ нэг ингэ хэлэхэд би нөгөө юмыг өмнө нь ингээд тодорхойгүй байдлаас их айдаг байж. Одоо болохоор айхын зэрэгтэй бас excited болдог болсон байна. Ер нь бол юу ч хүлээж иж мэдэн шүү дээ амар гоё. Ингэж биднэ гэдэг тийм сэтгүүтэй болсон. Тэгээ энэ жилиг чухам намайг юу хүлээж байгааг би мэдэхгүй. Гэхдээ тэр нь илүү амьдралыг илүү сонирхолтой болгож байгаа юм шиг санагдаж байна. За гоё, айгүй гоё сэтгэлгүүд, айгүй гоё өргөн гэд айгүй гоё баялаг дугаар болсон юм шиг надад санагдлаа. Таны бас нөгөө нэг онлуудтай ингэж зэрэгцүүлж ярьдаг нь надаа миний бодлоор сонсогчдод бас айгүй өгөөжтэй байдаг баг. Би ч гэсэн чинээс айгүй олон юмны хариултыг олж авдаг. Би ч бас жоохон бүдүүн баг хүн шүү дээ зүгээр сайхан мэдрэмжээ яриад тэгээ явцдаг болохоор та эргээд нөгөө онолтой орж ирдэг болохоор би болохоор энийг айгүй гоё юм дүгэл юм болов уу гэж бас хардаг. Ер нь. Тэгээ энийг хэрвээ бит хоёрын дугаарыг подкастыг сонсдог хүн байдаг бол анзаарсан байх гэж найдаж байна. За тэгээд энэ удаагийнхаа шинэ оны анхны дугаараа харилцааны осод харилцааны сэдвээр бит хоёр хагаллаа. Дараагийн удаа болзооны талаар илүү гой сонирхолтой дурсамжууд эсвэл туршлагуудаас хуваалцсан гэж найдаж байна. Тэгээд шинэ оныг ингэж эхлүүлсэн. Яг одоо шинэ он эхэлж байгаа юм санагдаж байна. Тэгээд хамт байсан ялгандаа маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаараар дахиад уулзцаая. За баярлалаа. Баярлалаа.